Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгч сонсогчдоо Жошогийн подкаст эпизод 18 эхлэхэд бэлэн болсон байна. За ингээд өнөөдрийн маань дугаарт маш эрхэм мөндөдтэй нэгэн зочин миний хар багын найз маань хүрэлцэн ирсэн байна. Энэхүү зочин бол флаш хамтлагийн ахлагч Нанди Эрдэнэ буюу Нандаа маань хүрэлцэн ирсэн байна. За хүрэлцэн ирсэнд баярлалаа бро. Юу байна? Тайван. Маш их ажил төрлийнхаа хажуугаар цаг зав гарган хүрэлцэн найзхаа подкастыг дэмжиж байгаад маш их баярлалаа. Сайн. За баярлалаа. Ингээд Жошод бас өнөөдрийн мэндийг хүргэе. Үзэж байгаа бүх үзэгчдэд бас өнөөдрийн мэндийг хүргэе. За бараг сараа явж байгаа гэж байна тий. Тэгэхээр үзэгчтэй хандаад л ихэд ямар ч юм бит хоёр тэгээд хоорондоо сайхан ярилцъя. Та бүхэндээ бас сонирхолтой уйд ахарг подкастыг хүргэхийг зорж байна. Бит хоёрын хувьд бол бүр ингээд маш олон жилийн түүхүүд байгаа. Учираас ер нь хөшгөний ард, тайзны ард юу болсон, яасан хийсэн ингээд маш олон хүмүүсийн асуултанд бид хоёр хариулчихна. Дээрэс нь зөвхөн урлаг, уран сайхан гэхээс илүү яг өнөөдөр бид нэр яаж амьдарч байна. Одоо энэ дэлхийд ертөнц дээр хүний амьдрал гэдэг чинь бас тиймч бидний төсөөлж тэр урлагийн тайзан дээр байсан бацаануудын төсөөлж ирснээс шал өөр үт юм байна. Тэгээд өнөөдрийнхөө амьдралыг бас та бүхэндээ юугийн ч нууггүйгээр нээлттэй сайхан ярилцъя гэж бодож байна. Тэгээд найзаасаа одоо шууд ажилдаа ороод асуултуудаа суугаад эхлэе. Тэгээд хоёулаа чөлөөтэй явчих тий. Тий. Бас ойрд уулзаг байгаа шүү дээ. Ойрд уулзаагүй. Тэгээд нөгөө подкастуудаар бас аль болох яриаггүй юмнуудыг бас яриулахын тулд найз нь жоохон нэх яригддаггүй асуултуудыг асууна. За, Нандагийн хувьд ер нь ямар ч одоо номыг уншсан зохиолч байгаа талаар мэдвэл илүү сонирхолтой байдаг шиг. Нандаа гэдэг хүн ер нь хин юм бэ? Хаана төрж өссөн юм бэ? Хотынх уу гэдгээс эхлээд яриа авъя. Аль сургуулийг төгссөн? Хаана өссөн? За Нанди гэдэг хүн бол за Улаанбаатарт төрсөн. За тэгээд 10 жилээ 77 дугаар сургуулийг төгссөн. За тэгээд их сургуулаа Радио телевизэн дээр их сургуулийг төгссөн. За тэгээд мэргэжлэх юм бол найруулагч болон жүжигчин гэдэг мэргэжилтэй. Найруулагч, жүжигчнэрээ бас кино тоглолцсон те. Өө тэгс чинь тэгээд яг бүтэн кино биш л те. Зүгээр ямарс нэг туслах дүр үсгээл. Яг нэг бүтэн киноны санал байсан. Тухайн үед бид нар бас гадагшаа тоглолтоо байсан учраас найруулагчд маань ингээд амжихгүй нэ гэж хэлээд. За ядаж нэг туслах дүрмжсэн ороод гарах гэл. Нандагийн талаар ярихын тулд хэдүүлээ хүүхдийн ордонд л зайлшгүй очих шаардлагатай болно. Тэгээ хүүхдийн ордонд хэдэн настайгаас явсан. Ер нь одоо яагаад хүүхдийн ордонд явъя гэж шийдсэн. Өөрийгөө дуулах хавьяастай гэдгийг хизээнээс мэдж эхэлсэн ингээд бүр урагшаага явуулаа. За би чинь хүүхдийн ордонд чинь за нэг 4-р ангиас ахуулж явсан бахаар. Нэг 6 жил явсан байдээ. Тэр чинь 4-р ангиас ахуулж яваад 10-р анги хүртлээ явдаг байхгүй хүүхдийн ордоо. Тэгээд хүүхдийн ордны гажиг багш хамтлагын доор дуулаачаа ингээд суралцаад. За тэгээд суралцж байхдаа олон сайхан найз нартай болсон. За мөн багшаасаа маш олон гахалтай зүйлүүдийг сурж авсан. Ер нь дуу хөгжим дуртай болсон. Маш том төлөвлөсөн. Тэрнээс өмнө бол яг ээж эгч мэгч манай авиг бэлдээл тэмцээн уралдаанд ордог хүүхдээсэн. Тэгээд яг миний төрсэн газар ч юм болохоор налах төрсөн. Налах юм чи? Тий. Налах төрөд манай өвөө эмээ чи яг налахын анх ингээ үүсэж байхад нь очиж тэнд амьдарч уурхам гадна ажилладаг гэсэн манай өвөө чи. Тэгээ манай ээж тэр тэнд 10 жилээ төгсөөд би болохоор тэнд нэг 2 3 дугаар хүртлээ байгаа л. Тэгээд юу яасан бэ? Хот руу орсон байт. Би мэддгүй наацаа одоо 20 жил найзалчаад налах те. Тэгэхээр мэдгүй юм зөндөл байгаа юм байна да. За налах төрөл. Тэгээ ер нь багасаа ингээд жоохон дуулцдаг байсан юм уу те? Тэгээ багасаа л дуулцдаг байсан шүү дээ. Тэгээд манай ээж ихч хоёр л айгуу гоё чиглүүлж өгсөн гэж боддог. Ээж жоохон ч бол дууны төлөө мэдлэгтэй юм. Тийм манай ээж чи болохоор ерөнхийдөө өөрөө аягүй гоё дуулдаг гэсэн. Гитар тоглоно манай аав навч бас өөрөө гитар төгөлдөр мөр дардаг. Оо зөө. Ер нь бол
гэр бүлийн нэг урлагийн нэг тоглолт моглол хийчихдэг гэртээ. Тэгвэл угаасаа хөгжмийн мэдрэмжтэй айлын хөгж юм биш үү? Тийм. Тэгээд манай бас гол нөлөөсөн хүн маань манай ээжийн доотлын дүүнэтэй. Игч манаас очги гэдэг ч маань байгаа. Очги игч манаас намайг тэн урлаг туртаа болгосон. Ээжийн даалгасан одоо нөгөө за энэ хүүхд тэмцээн орно гэхэд манай игч бэлдэж аваад найз нартайгаа нийлээл бүжгийн давтуулаад Төрсөн игч нь үү? манай ээжийн дүү. За. Тэгэл ерөөхдөө бэлдээл. Би ч баг за сая сүүлд ээж аванд очиод нэг юу үзчихсэн чи. Өрөмжлөл дээр үе нэг ямгарын нүд гарч ирсэн. Хайцтай. Тэгээ ийм юм байсан ингээд. Тэгсэн чи бүр 92 онд тэмцээн орж идэг. Орсон байлээ. 92 он тэмцээнд ороод төрүүлж ирсэн. Чи чинь тэр хэдэн онд байх юм? За тэгээ 3 нас мастаатай хүртэл тэмцээнд орсон ч ахшиг. Тэгээ 3 нас тогч одоо өөдөө чинь сайн тоглоод явж байгаа гэдэг. Тэгсэн чинь бүр тэмцээнд оруулаад намайг чинь бүжгийн тэмцээнд орсон явж байгаа шиг. Илүүхэн байгаадсэн байна те. Тийм л юм шүү. Тэгээ нэг адтаа л яваадсан юм шиг хөрхөн. Нэг бүжгэлдэг нэг юм гуглтэй шиг харагдсан юм шиг дуулцдаг те. Тэгэл тэр үе тухайн үе дээр үе нэг айзан хамтлаг хаш хамтлаг гэл тэр үеийн дуунуудын ах нарын дуунуудаас бороо мороо гэдэг талын хайр маяг гэл бүр дээр үеийн дуунууд ээж аав үе. Тэр дуунуудыг цээжлүүлээл намайг тэмцээнд оруулаад нөгөө тэр хөрхөн бас амжилт олол. 1 2 дугаар байранд орол. Шагнал мангаллыг мөнгөний шагнал мангалагч авч маавал. Тэгэл нэг тиймхүү дурсамж байдэ. Тэгэж явсаад байгаа арай жоохон юу яагаад одоо юу гэдэг чи одоо тухайн хүүхдийн авьяасыг өшөө жоохон дээшлүүлээд арай жоохон мэрэгжлийн хүүхдийн орны дуулаачин дугуйл төгөөл. Тэгээд за одоо тэгвэл дараагийн хоцыг эргүүлэх нөгөө Мегат 2 чинь хараацай болно нэсэ тэгээд дуулдаг. Ямар хамтлаг вэ? Тэр чинь хүүхдийн орны дуулахт кавертит хамтлаг. Кавертит хамтлаг те. Тэр чинь яаж яваад? Тэр чинь болохоор намайг яг орсон үед Мега чинь төрөл орсон байсан. Хүүхдийн ордонд. Тэгээд болдоо сүхэ гэд жагаа магаа гэд найз нартаа нийлцсэн. Мега ч яг нөгөө хараацаа марацаад дуулчихсан байхгүй. Тэгээд дараа нь кавертит 2 гэд байгуулад кавертит 2 гэдэг хамтлагт нь би ороод ганагш наваг Мегат оруулаад дээрээс нь алтан сүх бямб цагаан гэд. Тэгэл бид дөрөв чинь бас кавертит 2 хамтлаг боллоо. Хүүгийн бодол модлын дуулаад ганагш зохиосон доонуудыг дуулаад тэг үндэсний телевизийн хүүхдийн нэвтрүүлгүүд их явагдсан цоглын нэвтрүүлэг гэл тухайн үедээ. Тэгээ тэр нэвтрүүлэг цагаан сарын нэвтрүүлэг гэл. Тэгээ манай хүүхдийн орны ганагш чинь хүүхдүүдийг бас шууд практик дээр гаргадаг, тайзан дээр шууд гарч бэлддэг, нэвтрүүлэгт орно, тэмцээн оролдоонд орлоо. Тэгэл ерөнхийдөө мундаг багш л да. Тий. Мэдхгүй юм байх шүү дээ. Тэр үеийнх юм бол тий. Тий. Тэгэл маш олон уран бүтээлч төрсэн байдаг ганагшин шавнар гээд. Тэгэл ер нь хүүхдийн ордноо төгсөөл бид нар чинь сургууль ихтэй сургуульд орох болол. Тэгэл 10 жилээ төгсөөл. Гэтэ 10 жилдээ чи флаш байсан шүү. Тэгээ 10 жилээ төгсчөөл тий 10 жил яг төгсөх гэжсэн үе тий төгсөх гэжсэн. Чи 10 дугаар ангид байсан уу? Хэдүүлээ чи хизээ танилцсан? Хэдүүлээ чи маар 2004 мөрөө 2005 онд 10 жилээ төгссөн гэхэр чи 4 онд тахгүй. Тэрнээс таан танилцсан болов. 3 4 л ах. Тий 10 жилээ төгсөөг байсан шүү дээ. 2005 онд төгссөн шүү дээ. Тий 2005 төгсөөгөө байхдаа танилцсан шүү. Тэгээд их сургуульд орсон. Хөө чи санаанд үнийг ангид ороод тэгээд таарсан шүү дээ тий. Тэгэл энэ явсан төө. За хоёлаа одоо хүмүүс манай үзэгч сонсогчд маань бас сонирч байгаа. Флаш хамтлаг гэл ингээл бас тодорхой хэмжээнд ярихгүй болохгүй бах. Нэвтрүүлгийн хахад. Битээр бол ерөөхдөө нэлээ амьдрал урлаг уран сайхан хэсэлөө жоохон амьдрал яриа шүү манайхаа үзэгчтэй сонсогчтой тий. Гэтэ яг хүмүүсийн нэг асуугаад үлдсэн ингээд энэ тэнд явж хат асуугаал гэдэг ганц нэг асуултууд өгдөө. Тэднэрт хоёлаа хариулчих. Флаш хамтлагч яаж байгуулагдсан? Анхны бүрэлдэхүүн хин байсан? Ер нь яаж явж байгаад анхны хамтлаг байгуулж байгаа? Хоёлаа нөгөө юутай гэрээ ихээс өмнө, Томбортой гэрээ ихээс өмнө 2016-д гэрээ ихээс өмнө 2016-д гэрээ ихээс өмнө чи
яг л 10 дугаар ингээд төгсөх үедээ л байгуулж ирсэн. За яг албан ёсоор хүмүүс танигдж эхэлсэн гэх юм бол 2005 оны сүүлээр 2006 оноос хүмүүс танигдж эхэлсэн. Тэгээд хамгийн анхны гишүүд гэх юм бол төмөрсөх гэж байгаа, төмөө гэж байгаа. Төмөө буюу төмөрсөх. Тэ төмөө маань бас маш идэвхтэй гишүүн байсан. За ингээ тгий. Хэдүүл ингээ зохицуулаа ингээ гэдээ бас сэргэлэн цаачаа тий. За тэгээд төмөө маань байсан. Дээрээс нь баба маань байсан. За тэгээд төмөө баба бид урагч нэг анги 10 жилийн хүүхдүүд. Та нар чи нэгдүгээр орлого чи яаж явж байгаа тараас нэгдүгээр орлого сохторцсон. Ир чи бүр өөр захад үстэй хот. Маах чи нэгдүгээр орол байсан. Нэгт байсан юм аа. Нэгдүгээр орол байгаад тэгээд би чи нэгдүгээр орлын 36 дугаар суул гэж ирээдүйн зөвсөл гэж байдаг гэсэн шүү дээ. Тэгээд чин 6 дугаар ангиас 8 дугаар анги хүртлээ сурсан байхгүй. Тэгж яхта нөгөө бабатай танилцаад төмөө хоёртой танилцчихсан. Тэгээд нэг ангийнхаа юм чинь тий. Тэгээд баба төмөө бид гурав чинь ер нь бол тухайн үед чинь нөгөө яг одоо ах хамтлагнаар сэрэг мандчихсан шүү дээ. Гарч бид нар яг давлгаанд нь өртдөг байсан шүү дээ тий. iStop digital гэл тий. Логино татаа гэл. Татаар чинь болохоор тийм мөхөр сайн гоё тий. Тэгээ энэ гоё хамтлагч яг гарч ирсэн байсан. Тэгэл тухайн үеийнхээ одоо бидний үеийг бол дуу хөгжмөр бол үнэхээр амьсгалуулсан орцуулгын хамтлагтай гэдэг шиг тий. Дуу ямар амар хүчтэй байсан юм бэ тий. Дуу өөр контентууд дэр баг байхгүй одоо тэр чинь интернет гэсэн сүртэй үз шараа ингээд дуулсан байхгүй чинь дандаа дуу л байдаг гэсэн. Тэг клип л байдаг гэсэн. Тэгэл клип чинь бүр яг хөө ганц нэг л хамтлаг клиптэйсэн шүү дээ. Гайгүй жоохон боломжтойнууд нь тий. Тэгэл ах нарын дуунуудыг бас нөгөө тэд нар чинь CD-н дээр нөгөө инструментал гэдэг оруулдаг гэсэн шүү дээ. Кассет мессетэн дээр. Тий. Панорам нөө хоосон цаг үлдээчдэг байсан. Тий. Нэг 10 дуутай цомогт нэг дууг нь инструменталаар оруулцдаг тий. Тэгвэл бол яг тийм инструменталыг нь баба өтер аваад бабаих чинь ийм систем хөгжимтэй байсан. Тэгэл дээрээс нь дахиж хөгжим давхарлаж байгаа л бичээл. Тэгэл тэн дээрс сайхан зоргоор авна шүү дээ өөртөө. Тэгэл дуулж муулаад ерөөдөө одоо тэр үе тухайн үеийн одоо хипхоп хамтлагын нарын нөлөөнд одоо ингээ автаж эхлээд сонирхож эхлээд өөрсдөө өсвөр насны хүүхдүүд болохоор дурлж байгаа үе юм да. Бид нар ч бол хүүхдийн ордонд болохоор чи яг нөгөө яг ганаа гшихаа зааж гисэн дуунуудыг дуулна. Тэгээ ерөөдөө хоорны дуу дуулна шүү дээ. Тэ. Тэгээ нэг хамтлагийн нэг дуунууд дуулна. Тэгвэл гол чинь тухайн үеч яг давлгаан Монголд яг тэр нөгөө гоё хипхоп хөгжимч яг дэлгэрээд яг гоё хүч авч ирсэн үеч болохоор яг тэрний давлгаанд орон готл чинь иймхүү дуунууд бас гоё юм байна гэл голтоо нөгөө поп дуулалттай тийм готлоо поп дахилттай тэгээ одоо мөхөрөө би анх нар бас тэгдэж шүү дээ лаг байхад тэр чинь бол голт нь дижитал дижитал бас дижиталын бас гоё гоё дуунууд байдаг шүү дээ тэр чинь гэхдээ бас амар том чадвар шүү бас ингээд чадвар дахилтыг тэр чинь тэгж гайдлаад тэгж өгчээд тийм гоё ингэж наалдуулж дуулна гэдэг чинь бас амар агаас. Тэгээд энэ РК хэдэр мөхөрийн лаг байхад тэр чинь тэр нэг дахилтыг гашраадаг гэсэн шүү дээ. Дахилтаараа явчихдаг гэсэн шүү дээ. Дахилтаараа явчихдаг тийм. Тэгээ өглөөнүүд нь ч гэсэн бас амар тийм. Яг гоё яг ингээд дэг гэдэг яг гэл өгүүлчих. Дээрээс нь амар амьдрал үз зүгнүүдтэй. Тийм. Тэд жоохон байсан билээ шүү дээ. Тийм шүү дээ. Одоо ботоо нэг том ахнар шиг санагдаадсан чинь нэг 20 төл өс юм байна шүү дээ. Бид нар чинь нэг 10 эдтэйс болохоор нэг том ахнар санагдаадсан чинь. Амар том ахнар гэсэн санагдав тийм. Тэгээ яаж тэгэл тийм амар амьдрал үзсэн байд юм мөгнүүд нэг гоё. Тийм. Тэгэл яг гоё дуу шиг дуунууд сонсдог лээсэн гэж бодлоо шүү. Тэгээ камертон бас алж байгаа яа. Камертон номинтаас тийм номинтаас тамлах бод чинь. Камертоны ингээд юм гоё гоё CD-нүүд айгүй их цом гаргадаг ч байлаа. Тэгээд камертон хамтлагийн нөгөө CD-нүүд чи одоо Сингапурт бичигддэг. Бидний чихний төвшөнд шал өөр юм сонсогддог байлаа тий. Дууралт мууралт нь. Сингапур гэхээр бид нар ямар хаанч байдгийг тэр үед чинь тэгээ амар их мөнгө ордог бах та гэдэг чи угсаал амар их мөнгө болж байгаа. Тэгэл ингээ өсвөсөө амар стайл та тий. Бүр ингээ дэлхийн одооч шиг санагддаг сте бид. Тэгэл камертон номинтаас гэл хоорондоо ингээл бас гоё хоёр өөр төрлийн жанрын тэгсэн эрдэнэ өрсөлдөөл. Тэгээд iStop digital гээл тий. Найзууд мөртлөө өрсөлдөд байгаа юм шиг тий. Найзууд мөртлөө өрсөлдөөл уран бүтээлэр өрсөлдөөл. Тэр чинь гоё л да. Манайх юм дуу гаргасан, танайх юм дуу гаргасан гэл тий. Тэгэл
Гоё яасан. Бидний үед бол ер нь бол дуу Funk beat гэдэг амар хамтлаг гарч ирсэн тий. Funk beat гэдэг хамтлаг байсан. Тэгээд нөгөө Snap тий. Snap-ийн чинь туслан туслан дээр бид нар сонсдог гэсэн шүү дээ. Бүх төслөн дээр та за хөдөлмөд одоо тий. Ариун чинь сүүл бүр ганцаараа солоо самгаа. бүр алсан тий. Тэд чи бид нар дуулж чиглэегүй ямар амар юм бэ л гэсэн бичсэн тийм шүү дээ. Хараал Snap гэж хараал тоглолт моглолтын дээр ингээ харахаар чинь амар өргөө хувцтай. Гадаад баг шиг л харагддаг гэсэн юм бол. Тий. Тэгээд jump party гэх хүмүүс суугаад байдаг. Тэг ингээд подкастаараа гоё бүгдэнд нь хариулж тий. Хүн болгоо нэг ярьж өгөх амар хэцүү ядраатай юм л тий. Бөөнөр яаж анх танилцсан энэ төр гэдэг. Флашийнхантай бол флаш хамтлаг байгуулагдсан байсан. Тэгээд хайрын нулимс гэдэг дууны анхны хувилбараа хийцэн байсан. Тэр үед би эрхчлөө 104 лайв болоог байсан. Эрхчлөө 104 гэдэг ачлаа FM дээрээ фристайл гэдэг хипхоп дууны нэвтрүүлэг хөтэлдэг. 9 илүү 10 дугаар анги хөгтсөн. Тэгээд 9 дугаар анги 10 дугаар анги хөгт FM хөтлөнө гэдэг чинь бас л амар хувь тохиолохгүй. Тэр үед FM ч амар байсан юм чинь. Амар хацтай л гэсэн үг л дээ баг. Тэгэл би чинь ингээл амар гоё мөрөөдлийнхөө ажлыг хийж байгаа байхгүй тухай дараг. Тэгээ хийжсэн чинь FM-д орох чинь ч хэцүү байсан. Ер нь тэгж радио Улаанбаатар даяар ярих ирэх олдно гэдэг чинь. Хүүхд болгон гэртээ юм жижигхэн чихвчтэй ингээ FM сонсч идэг. Бид нар зурагт олдохгүй шүү дээ. Зурагт нарыг аав ээж үзнэ. Уучлаарай тий. Зурагттай айлууд бол байдаг л байсан. Гэтэ FM бол яг тэр үед яг алж исэн байхгүй манайха. Тэгээ хийжсэн чинь маа флашийнхаа нэг өдөр 3 залуу ороод ирдیں۔ Амар цэвэрхэн гой уцалж мөцөлсөн 3 залуу. Тэгэл дуугаа өгөйгээл тэгээд дууг нь тим хамтлагч өдөрт доотлон 5-10 хамтлаг орж ирдэг гэсэн байхгүй юу? Дуугаа өгөйгээл. Тэгээд ингээд балер вирустэй флашнуудтай. Тэрийг ингээд залгахаар компьютер вирус амар дургу захгүй байж болохгүй. Авчхаар компьютер унтарчин. Эфир явж хат компьютер унтрууд яах вэ? Тэгээд танаа хамтлагийн дууг харин нүсгээ дууг нь авчаад ингэсэн чи та нөгөө манай таагаараа явахгүйсэн байхгүй. Тэг яа явахгүй байгаа юм болоо дуугаа нөгөө тэгсэн чи төмөө ингээд шагааснаа хөшөө ганц тавьчаач. Ямар даварцсан гарууд. Гэтэ улаанцаа тэгээд гарч явуулчих тийм билээ. За нэг явуулчих. Дууг нь бол тэр чинь ингээд шалгаж малгаж ижил явуулах хэрэгтэй байсан баг. Хайгаад чинь би ингээд явуулсан. Тэгээ ингээд чихвчээр сонсож амар гоё дойсон байхгүй. Яг нэг тухайн үед ингээд шинээр орж ирж анхныхаа дууг өгж байгаа хамтлагууд дунд бүр ингээд шал өөр левел дээр тэгээд тэр чинь ингээд нэг айгүй аялгуулга дээрээс нь рэп скил ингээд мэдэгдэж байгаа юм да би чи радиогийн хүн болохоор өдөржингөө л дуу сонсдог ажил хийж ааш. Тэгээ вау ямар гоё дуулдаг залуучууд вэ гэдэг. Тэгээ бид нарт нэг юм жоохон контакт үүсээ харилцаа үүссэн те. Тэгээ маргааш нь хит амар үлддэг байсан юм чи. Цалингүй ажилтдаг гэсэн чи. Тэгээд цалингүй ажилтдаг гэсэн чи. Тэгээс маргааш нь манай гороо хоол ирц орж байгаа. Хоол ирц. Шууд хахуултаад байгаа шүү дээ. Хоол ирц амир хөөхөө. Тэг хахуулт юм да. Хахуулт юм да. Чадах юмараа чаавстай. Тэгээд нөгөө чинь үлбэрч өгөхгүй. Хоол молын нэдэд тэгээд гисэн чинь өгшөө гараад ирэчлээ гэж. Тэгээ бид гараад ицсэн чинь хэдийн юм борон өнгөтэй ямар пи байсан болоо. Сэнгүр мэнг юу сэнгүр байсан болоо. Нэг ганц л байсан болоо да. Тэгээд сүртэй ууж мууж мэддгүй байсан шүү дээ. Тэр ганц пи орцсон дуугаа. Тэгээд бид нар чинь ингээд нэг хамтлаг моглог болоод яв юм авъя гэд тэ. Тэгэл тэрнээс хойш ерөөсө тэр эфемер чи амьдэрсэн биз дээ бид нар чи ерөөсө өдөр болгон тэр эфем дээр байж идэг байсан шүү дээ тэ. Тэгээ амраах байсан эфем дээр мегагч байсан тэ. Чинзаах байсан одоо тэгэл яг эд залуу насны өнгөрж исэн гойго шижигсэн залуучуудаас ихчлэр радио гэдэг. Тэгээ маа бобо маань яг үйл сайхан араас ер нь бол одоо нөгөө хаалхын зөв мөшгөлж орно гэдэг шиг шүтдэг байсан юм чи. Ер нь рол модель байсан шүү дээ. Мөхрөв чи флаш яхны рол модель, миний рол модель чи үс төгөлдөрсөн шүү дээ. Тэр үед л яг ийм энэ ашигла гоё хөтэлдэг болохоос ингээл бүр 5-6 дугаар ангиасаа боддог байсан юм чи. Тэгэл боботойгоо танилцсаал. Боботойгоо танилцахдаа бибитэй танилцчихаш баг. Тий. Биби чинь тэр үед бас нэг хамтлагтай байсан шүү дээ. Тэг чин заахтай. Тий. Хоёр чинь дөрвөлөө бидээс дөрвөлөө танилцсан байсан. Бид тэр чинь хоёр чинь амдууд байсан шүү дээ. Тэгээ биби чинь бас нэг нэг хэд ах нартай нэлцсэн MG point гэх хамтлагтай. Тий. Тэр миньд дуулдаг. Хамгийн залуу гишүүн. Тий. Хамгийн залуу гишүүн байлаа тэгээд за ер нь тэгээ би чи хамтлагаа үүсгэж байгаа юм л яасан л та.
баба төмөө бид бабаг аваад төмөг аваад бид гуравч ерөөхдөө ингээд хамтлаг гэл. Нөгөө тэгтээ нэг хоббины төвшөнд ирвчсэн нэг хоол молоо бичдэг. Хоолоо гэртээ бичдэг байсан юм уу? Яг нэг давхарлал кассетэн дээрс кассетэн дээр бичээл. Тэг хамгийн анхны нөгөө хайрын үлэмсээ чинь бичиж яхад бас манай нөгөө 10 жилийн одоо тэрийг бас ярьсан дээр баха. Манай 10 жилийн Батна гэж найз байсан. Манай ингээ хөхт. Батна ч бас нэг хэсэг хэдүүлээ хамт уулъя гэд би ч нөгөө Батна ч бас хөрхөн авьяастай санагтаа Батна гэж залуу байсан. Тэгээ хамтдаа хоолой молонд ор юмар гэсэн чинь яг хоолой бичлэг нь анхны хайрын үлэмс гардаг үед дээр хоолой бичлэгэн дээр ирээгүй цаач. Тэгээд цаа чи нөгөө уйлаа гэдэг юу бичсэн байсан хэрэг. Нэг юм үг бичсэн байсан. Тэг би л Батна бичсэн болов гэж бодоод байт. Тэгээд уйлаа гэж өглөхээр байсан л үг юм шиг байсан юм шиг. Тэг өөрөө нөгөө хоолой бичлэгтээ өдөр ирээгүй. Тэгээд Ганготлон дээр уйлаа нөгөө уйлаа гэдэг нэг дахилт болоод тэгж нэг харин юмсий ерөнхийн нэг өмсөл нь тэгж эхэлж ирсэн. Тэгээд анхны хөлбөр дээр чинь баба төмөө бид гур байдаг л. Тий. Тэгээд тагуур байсан тий. Тэгээд ер нь мега гасны хамтлагтай авчий гээд. Чи дагуулаар өдөрсөн шүү дээ. Тий. Мега хамтлаг. Амар дуулд юм аа гээд. Надаас илүүгээ тий. Бид нар жоохон дургу. Үгүй яах гэдэг дээш гармаа тий. Үгүй надаас илүү гээд гарын цаа. Надаас дээш илүү гарт юм аа. Хоолон тийм тембэр нь бас гоё тембэртэй. Амар л таа. Сүнг юм шиг нэг хоолойтой шүү дээ мегаж. Тэгээд авчиа гэдэг. Арай жоох юм шүү л гэдэг. Мегаж бас жоох шүү дээ. Тэгээ бидрийг баялаа тий. Цаа чи нэг анги твшээл хувийн сургууль анги твшээл явсан том ах шиг болсон болохоос жоох шүү дээ. Тэгээ яг үз нөгөө тархиныг бид нартай адилхан байсан тий. Нэг юм үтцтэй. Жоох юм биш. Жоох юм биш тий юм үтцсэн. Тэгээд цаадгаа чи авъя гэдэг. Тэгээд нэг энэ ит ярилцж цацаа тэгдэг. Тэгээд мегаг оруулаад. Тэгээд мега чи аль туунаас орсон мөлаа. 3 дахь дуунаас орж эхэллээ үү. Тийм баха. Тийм бах тий. Тэгээд ямар ч сан if you love анхны хайрын үлэмс гараад дараа нь if you love гэж гараад if you love дээр чинь би баба бид гурав болсон байдаг л. If you love дээр чинь дөрвөлээд чөлөөд байсан баха. Тийм бэл. Тэгээ if you love чаар мега сонсч байгаа. Энд чинь гоё юм шиг сонсч байсан санагдах юм. Тэгээд ер нь их явдаггүй байсан. Явахгүй байсан тий. Тийм 1 2 3 доо тэгжсэн аа. Яг нөгөө ингээд амар нөгөө түс гэж их явахгүй ч гэсэн ингээд нэг амиа орно гэж хэлдэг шиг тий. Ямар ч гэсэн тий. Ингээд яваад тухайн үед ингээд нэг хөрх ингээд яваал. Тэгэл хамгийн By My Love-с тий. By My Love ч анхны хит дуус. Тий. Тэгээ дараа нэг By My Love гаргаал. Тэр мэрийг тэд нар чи юусе баг клипгүй юм чинь тий. Тийм ээ клипгүй шүү дээ нэр тийм. Клипний боломж байгаагүй шүү дээ. Арай гэж дууны боломж гарч ирсэн юм. Клипний боломж байгаагүй тэгэхээр чи дуугаа үсрээл бичүүлчихдэг л байсан. Тэгээд FM төгдөг. Тийм. Дараа нь Баямалаа өдөр чи ялгаа нөгөө юутай клиптэй болоод ирсэн. Баямалагийн клип чинь тэгээд бас манай би боо юм болж хийсэн тийм ээж аваа юм бас дэмжээд. Тэгээд студенттэй холбоод Бибигийн аав ч хэрэг дэмждэг гэсэн тий. Тий, юм сайн дэмжин шүү. Тэгээ бидний ээж аав нар ч гэсэн бас өөрхөн дэмжээл. За яасан гэлбтэй юм уу, ингэхтэй юм уу гэл. Энэ урлаг туртаа урлаг хийж байгаа дуу хөгжим сонирхож байгаа залуу шүү дээ. Гэрийнх нь өсвөр наснд их сайн дэмжээд ядаж амар дэмждэг юм ахэ тий. Гоё олон юм ярихгүй гэдэг шиг тий. Тийм жоохон дэмжлэгтэй байхад л явчихдаг шүү дээ. За тэгээ явжсэн чинь одоо ингээл бүгдээрээ л хүүхд тахаасаа ингээ мөрөөж байгаа шүү дээ. Гой дуучин тэгэл ингээ хамтлаг болоод хамтлагийн дуу Монгол даяар хийт олоо тэр чинь амар том мөрөөдөл шүү дээ тий. Тэгэл тэр чинь орц олгын хамтлагтай байсан, анги болгон хамтлагтай байсан гэдэг чинь тэр олон хамтлагууд дундаас ялгарч дуу хийт болно гэж амар хэцүү байсан л да. Тэр үед авьяастай хөлтө зөндөө байгаа шүү дээ Монгол орон даяар. Дарханд байгаа, Эрдэнэтэд байгаа, Ховдод байгаа гэдэг шиг тий. Нэг дөрөөр бол 13, цайз 16-ад байж л байгаа шүү дээ. Тэгээ тэр дундаас ингэ дуу хийт болно гэж амар хэцүү. Дээрээс нь бүр 2016-тай гэрээ хийх юм болно гэж чинь бүр амар хэцүү байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь ингээд 2016-тай гэрээ хийгээл доонууд чинь ингээ араасаа бүр битүү хийт болоод хэлсэн шүү дээ. Тэр үед яг ямар мэдвч төрж ирсэн юм. Бид чи бас баг гаргасан дуу болоо хийдэлсэн шүү дээ. Ер нь бид эдийн нөгөө харсан одоо нэг ерөнхийдөө нөгөө
За ийм юм шиг болно гэдэг ч юм те. Тэр шиг болно гэдэг ерөөхдөө төсөөл нэг камертай хамтлах шиг болно гэж ярьдаг байсан. Хипхопын камертон үзлэгтэй. Хипхоп. Гэнзүү тохойч яг хамгийн чанартай, хамгийн гоё клип, хамгийн гоё дуу гоё хамгийн чанартай гэсэн юм хийдэг гэсэн. Тэгээд үл камертай хамтлах шиг юм гоё хамтлаг болох юмсан гэж зүгээр л тэр чинь одоо өсвөр насны хүүхдүүд хоорондоо л ярьж байгаа шүү дээ. Яагаад гэвэл тэр дунд чинь хоёр дуулалттай хоёр хүүхдэн дуулдаг тий. Тэрнээс яг манайх яг ийм амир Хоёр дахиж дуулдагсан тий. Хүнтэй хамтлаг хипхоп бас байхгүйсэн баха тий. Хоороос баха. Тэгээ яг нөгөө бид нар яг тийм амир улаан галзуу хардкор одоо юу гэж чаддаг амир хипхоп хамтлаг шүү дээ. Ерөөдөө дуулалт давмгаалсан. Үний чихрүү арга. Тэгэхээр бидний юу нэг хардаг байсан камертай хамтлаг шиг гоё хамтлаг болох юмсан гэж бодож ярьдаг байсан. Тэгээд 2016-нд ороход чинь тэгэл томбрах шалгаж аваад бид нар чинь тухайн чинь 2016 дээр чинь нөгөө 400 гээд хамтлаг. 400-ийн маань орцсон. Яг цом мөнгөөр тоглолт моголтой хийцэн тий. Энд 2016 жилийн гэрэл байгуулдаг. Тэгэл за тэгээд дараачийн тань хамтлагаар ажиллая гээд. Тэгээд нөгөө өөрсдөө нэг клип ээждэг дуугаа бичдэг болохоор чинь нэг бүр амар тий болоод гэж байгаа шүү дээ. Замын одоо сайхан гэдэг чи төрөвчлүүлээд өгөн тий бодож байгаа санаж байгаа уран бүтээлүүдийн гарах билүү хамгийн том одоо юу гэдэг чи сур болж байгаа. Тэгэл араас дуунуудаа бид нар хийсэн. Тэгэл тэдэн ч гоё байгаа онсон. Хамгийн анхны цомог маань хайрлах хүсэл гэж цомог гэдэг. 12 дуутаа тэгэл бүгдээрээ сайхан хүмүүс төрсөн. Тэг хүмүүст яг ингээл хүрээл тэгэл бүр би бүр яг санаж байна. Нэг 10 жилийн сургууль дээр дуулчаад би ч бас ганцаараа дуулаад эхэлцээс төрсөн шууд нэг ганц нэг дуу нуусж байгаа яваад эхэлцээ. Тэг халтууран дээр бид нар хоорондоо таарлтана. Тэгээд яг тэр мартагддгүй юм. Тэр гандангийн тэнд билүү гэж би санаад байна. Нэг 10 жилийн сургууль дээр дуулаад гараад явсан чинь нөгөө хүүхдүүд гарын усыг авах гад хөөгөөд баг 100 200-аад хүүхэд хөөгөөд яг нөгөө Beatles мэдсэн клипэн дээр гардаг шиг бид нэр зүхтаагаад машингүй ядж хахад амар тэнэгтэй зүхтааж ирсэн тэгсээ ярих гэж. Тэр шиг тийм мөр ингээд за бүр хэтрүүлэгтэйгээр хэлгээд нэг нилээн гайгүй бодолж байсан шүү дээ. Яг тэр үеийн мэдрэмжүүд ямар зүудний юм шиг байсан. Эсвэл тэрийг ер нь анхнаасаа жоохон багтцсан байсан юм дээр 2016 таг ирэхэд. Үгүй тийм нэг амар багтцсан юм байгаа. Тэгэл яг л урт хурдгал хийсэн л дээ. Угсаал дуугаа их туртаа хөлтөд байсан. Дуунуудаа араарсан сайхан хийсэн. Тэгээ бүгдийн студийн харьяанд орно гэдэг чинь. За одоо ингээд панорама бичих хүн чинь ийм хүмүүсээ эдрээс ингээд сонгоод панорама бичүүлээрэ. За гараа дээр ингээд газ клипийг нэмэл тэ. Хурц гой хортон хорт явчихаа тэгэл бид нар чинь холон толон юм бодоод байхгүй тэгэл дуу баягээл явчихсан шүү дээ. Тэр үед гоё тэгэл ер нь цаг хугацааны хурдан өнгөрсөн шүү дээ. Бижигнэл флаш гэдэг чинь ер нь бас манай нэрний утга учир чинь бас гэрэл гигээ гэлба гэлтгнах гялс хийх гэсэн утгатай. Тэгэл ер нь бол тэгэл гялс хийгээл. Тэгтээ ер нь даруулгатай хүмүүс байсан дөө. Нэг тийм мэдрэхий хүмүүс тийм нэг юм яа хүнд гарууд бол байгаагүй шүү дээ. Ээжийн аавын сайн хүмүүс л байсан шүү дээ ер нь бол тий. Тэгэл яг л уран бүтээл айгуу дуртай. Тэгээд нөгөө хамтлагийн бас гол хүмүүс нь хүүхдийн ордонд байсан тийм урлагийн суурь бас байсан болохоор сахилга батлаас ач дээр тий. Урлаг тандах хандлага энэ төр арай өөр байсан баг л та. Тийм шүү дээ тэгэл. Тэр нөлөөлж л байгаа л да. Тэгээгүй юм бол яг нэг зэрлэгээр байсан бол хэцүү шүү дээ. Тэ. Зэрлэгүүд чинь тэгээд бас хэцүү юм бол. Жон яг тийм одоо би танаа тоглолтод чинь нөгөө бүр тухайн үе чинь нөгөө хамгийн том заал нь open air гэсэн шүү дээ. Тий. Төв цэнгэлдэх тоглолт хийдэг байсан шүү дээ тэр үед чинь. Тэгээ open air-т л хамгийн том тоглолтууд болдог. Чи хөтөлжсэн шүү дээ. Би хөтөлжсэн. Амар их хүн ирсэн. Тэгээ чам нэг тийм үе өгдөг. Итгэхгүй юу болоод байна? Ямар амар тийм амар гоё мэдрэмж авч ийсэн. Тэгээд тэрэндээ итгэхгүй байсан тийм үе яг ямар үед тоглолтын үеэр эсвэл тэр нөгөө дуунууд араас хит болох уу юу? Тэр чи одоо яг нөгөө юу юм да. Хайрлах хүсгээд хамгийн анхны тоглолтын дээр чи бидэд нөгөө тоглолтын өдрөө
Одоо хайрлах чадахгүйгийн дууны клипэнд дээрээс би чадсан гэдэг оролж яддаг шүү дээ. Тэр чинь ерөөдөө тэр үеийн л мэдрэмжл юм шиг одоо хахад. Яг харсан чинь ингээл тийм олон хүн ирнэ гэж боддог шүү дээ тэр чинь. Яг ингээл тухайн үед ингээл хүн болгон сонсоод мэдрэгдэж л байгаа л да. Гэртээ оргуулганд л ингээл чатуудаа гардаг лээс шүү дээ бид нар чинь нэг TV чадмаад нь клип явж лээдэг те. За ерөнхийдөө бол хүмүүс сонсож байгаа гэдэг мэдчихэж байгаа. Тэгээ яг нэг тоглолт зарлал нэг open air чинь пик хүүхдүүд, пик залуучууд ирсэн. Тэгэл за одоо тоглолт одоо дуулах чинь шүү гэх гуртал чинь сандардаг юм лээ. Хүүх ийм их юм уу гэл. Тэгэл тухайн эмоцн тэгэлсэн нөгөө би чадсан гэдэг бид дөрөв тэгээд шүү дээ. Чи өөлөд лөө биш мега өөлөө. Мега биш. Би ч нэг жоохон сонирм болсон. Тэгээд мега ч бас тэгтээ жоохон эвгүй болд юм бэл тээ. Тэг болно. Хажууд хүн уйлаад хаа. Тэгээд ер нь бол мега чинь тэгээд яг тэр тоглолтын дараа солонгос авсан шүү дээ. Тэгээд цаа чи ер нь бол давхар нь би бас яг миний бодлоор бид нар солонгос явлаа гэж хэлээгүйсэн шүү дээ. Тийм ч солонгос би ямар ч юм мэдгүйсэн шүү дээ. Тэтгэв өдрийн өмнө л. Тийм хэлээчгүй байсан баг мэдээчгүйсэн шүү дээ. Тийм тэгэл тухайн чи мега за ингээл энэ тоглолтын дараа ингээл баг маргааш наасан би солонгос явах гэж байгаа гэж бодсон юм шиг байгаа. Найз нартай хэлээг байгаа юм л те. Тэгээд тэр нь бодогдоод бас яана ингээд хэлээчгүй байгаа. Дээрээс ингээ би явах гэж ийм гоё одоо хамтлаг ороход явах гэж байгаа гэдэг тухайн хүүхдийн тэр сэтгэл зөө ингэж бас ойлгоход нь хүргэсэн баг. Дээрээс нь тэр олон мянган залуучууд ирсэн. Өөрсдийнх нь дуу сонсоод ингээд итгэмээргүй тэр олон хүмүүс энерги байгаа шүү дээ. Тэр ч одоо 20 хэдэн мянган оны энерги байгаа. Сонин тийм олон хүний энерги гэж байдаг. Хамгийн бага нь уйлж байгаа зү. Юу. Хамгийн бага шүү дээ. Хамгийн бага нь уйлал тэгэл нөгөө сэтгэл зүйн одоо тийм яг явах гэж байгаа гэдгийг өөрөө л мэдчихсэн болохоор бас яг тэр юу хөдлөх юм байна. Би ч бас ойлгох байсан байна. Тий, бис одоо ингээл дараа маргааш нөгөөдөөс ингээ солонгос руу чим хаашаа чи ингээ сургалт явах гэж байгаа хамтлаг орхоо тий. Боо юм болол хамтлаг гэл ингээл хэдэн жил явж яснаа. Яг гоё ингээ тоглолтынхаа маргааш нөгөөдөөс нь явах чинь хэрэг хүн бас сонир болох л та хийлээгүй байхад тий. Тэр зүйтэй өөрөн байсан. Гоё л хэлсэн шүү дээ. Тэгээд цаач тэгж нэг байлсан байт тий. Тэгээд тэр юун дээр бидрээс ингээд танаас ярилцлаганд орох жоох ядаргаатай юм шиг асуугаад байдаг юм шиг үлээ надаас ч асуугаад байна. Тэрэн дээр нэг хариулж. Одоо тэр төөсөн шууд гэдэг дуу дис юм уу эсвэл ягаад ингэсэн яасан ийсэн ингээд тэрэн дээр ингээд нэг ярьчи те. Тэр болохоор ингэсэн юм аа. Одоо юу болсон бэ гэхээр би өвдсөн. Бид нар ч айгүй сайн найзууд байсан шүү дээ багасаа. Тэгэхээр угаасаа ингээд би амар удаа өвдсөн. Бүтэн 2 сар эмнэлэг твцсэн. Би нэг илгэний асуудалтай болоод. Бид тэрийг анзаараагүй юм шиг. 2 сар эмнэлэг твчих чинь амар өөдөд юм л. Тэгээд 2 сар эмнэлэг твтээ. Тэгээд ингээд тусал хийлгээл хөвтөд идэг. Тэр хэлэх чинь амар хэцүү. Тэгээд ингээд тусал хийлгээд тэр жоохон манард юм бэл. Нэг жоохон юм яг хэвэн биш нэг юм жоохон манараад байгаа юм шиг сонирхолтой л. Тэгээд ингээд алхаж явахд амар хэцүү. Тэгээд энэ амар сүлдээ болсон. Гэхдээ ингээд тусалтаа ингээд ямар их юм бодоод идэм лээ. Тэгээд миний тэр анхны газар дээрх гэдэг цомоггийн 70% эмнэлэгт бичигдсэн. Эмнэлэгт тэр 2 сар байхдаа би бичсэн байхгүй. 70% тэр дөрсөн шууд сэтгэлээ өг аз жаргал хаалга тогшин хосуудад энэ тэр цомгийн дийлэнх дуунууд эмнэлэгт бичигдсэн. Тэгээд эмнэлэгт хөвтөж байхдаа юу яасан? Хинтэн жилээ ер нь 23 удаа ярьсан утсаар ингээ ярьдаг л байсан шүү. Тэгээ ирнэ гэж байгаа 2 удаа ирээгүй байхгүй. Тэгээ би ирэх юм болов гэд тэгээд ирээгүй. Нөгөө та нар ч ингээ битүү нөгөө ажилтаа байгаа штэ нөгөө цомгоо гарах гал те. Тэнгүүд нэг эмнэлэгт байгаа хүн ч амар уйдаад ч юм яаж. Тэгээ ирнэ юм хүлээж байгаа хүнд нэг хэцүү байгаа. Ирнэ гингүүтээ ирэхгүй болохоор ч бүр амар сон. Тэгээд би яг тухайд жоохон ч байсан. Одоо ч өдийн насанд ер нь гомдох гэдэг юм утгагүй болчт юм билээ. Ирэх хүн нас нэмээд ингээд ирэхээр гомдох гэдэг үг бол амар утгагүй. Ер нь хүн гомдож болохгүй юм бэл. Тэр 16 7 та хүүхдийн үед бол гомдож болно. Тэ. Өсвөр тийнейжтэй эм орж л байгаа байхгүй. Эмнэлэгт штэ ганцаархнаа 2 сар. Тэнгүүд эм ороод тэгээд гомдсон юм билээ. Тэнгүүдээ тэр дуу битсэн. Гомдлын зүгээс гарсан үгнүүд. Тэгээд тэр дууг би бичүүлчихэд бибэд та хоёр сонсгосон чинь та хоёр уярдсан бохгүй. Тэнгүүтээ хоёр найзууд нь дэмжиж клипэнд нь тоглоод өгөө гэд өөрсдийг нь тэр бол гэхдээ намайг амар том дэмжсэн дэмжилт болсон. Ер нь бол
Ер нь бол тийм юм түүх байхгүй шүү дээ. Одоо юу гэдэг чи одоо өөрсөнд нь гомдоод дуу хийсэн байлаа гэхэд нөгөөтөл нь сонсоод за энэ дэр чинь клип бид нар ороод өгөө гэсэн тийм бол байхгүй шүү дээ. Тийм дэлхийд баг түүх байна. Тэр чинь ерөөсөө тийм тэр чинь та нар ингээд төрүүлээд цомог өгч бүр амар олон дуунууд чи хит болцсон. Spotlight-нд байсан. Би чинь баг анхныхаа дуул хийж байгаа шүү дээ. Тэнгүүд чинь угаасаа та нар тоглоог бол тэр дуу нэх явахгүй байхаас баха. Тэнгүүд тухайн үед чинь одоо хамгийн одоо ийм эрэлттэй уран бүтээлчд байгаа шүү дээ. За Wendy Boch гэдэг юм уу те. Одоо орчин үеэр ярих юм бол те. Одоо Гинжинч гэдэг юм уу тэр хамгийн эрэлттэй уран бүтээлч чинь зүгээр нэг шинэ гарч ирж байгаа уран бүтээлчийн клипэнд тоглож өгнө гэдэг чинь бүр амар том дэмжилт. Тэр бол ерөөсөө нэг миний гомцсон сэтгэлийг цайруулаад дээрэс наваг амар дэмжсэн байхгүй. Дэмжилт болсон. Ерөөсөө л тийм л болсон. Тэнгүүд тэр чинь бол би бодохоор одоо ингээд өдийн насны эр хүний юугаар бодохоор ямар сайн залуучууд байсан юм бэ гэж бодож байгаа байхгүй. Тэгэхгүй бол жоохон тий бас тэрийг гоё олж харсан. Жоохон хурц, жоохон ийм дарк талын залуучууд бол бүр эсрэг талд нь зогсон шүү дээ. Чи ямар сүртэй. Бараг буцаагаад дуу хийдэг ч юм уу те. Бараг буцаагаад тийм болчиход байгаа дээр дөрмөж тэр чинь баг дисмис болчиход байгаа юм шиг. Одоо ч нэг жоохон эвгүй ячаад сторигоороо хэрэлдэж байгаа дисмис болчдөг болсон. Тэгэд чинь тийм гоё юм шүү. Тийм гоё. Үгүй найзаагаа дэмжиж яачуу гэдэг ингээд өөрсөнд нь ийм нэр төрдөн сэвтэй байхад дэмжиж тоглоно гэдэг бол хэр сайн найзууд байсныг бол харуулж байгаа зүйл юм аа. Одоо тэгээд ингээд энэ асуултыг чи бас гоё олж харсан байна. Айгуу гоё тайлбар. Бас бидээс асуултын нэг асуудал байсан л та тухайд. Та яага бабагийнхаа нэг төрсөн шоу таансыг муулаад та бишгээ воож идчих чи. Намайг нууцаар хийц юм уу? Тийм бишгээ воож идчих чи энэ дээр ингээд яаж чих чи. Яагаад өөрсдөө тоглолцсон байд юм бэ? Тэгээд тухайд ингээд бид нар бас хөвгтүүд л байгаа байхгүй юу? Энэ бол тийм гоё одоо нэг цагаахан л байгаа байхгүй юу? Нэг нэгнийхээ амиг дэмжээд найзаагаа дэмжиж одоо нэг нь гомдлоод ингээд хилцсэн байх чинь. За яг бид тоглолчоо гэд тоглоод өнөр очиж тоглоод зохиол бөхөөлн дунд нарч явж байдаг гэсэн үг. Баба мабаа ч бүр зохиол бөхөөлн дунд нарч марцсан явж байдаг те. Тэр чинь амар том дэмжилт. Тэгээд тухайд бас бидээс асуудал хэлэхгүй яхад бид чинь тэгэл найзууд тавьчин тэгээд тухайд тийм мабаа бас ч жоох хомцсон юм лгүй тэгэл бид нар клипэнд нь тоглоол гэсэн шүү дээ тэгэл тэр чинь угаасаа найзуудын хооронд л байдаг зүйл. Тий. Тэгээд одоо хүртэл ингээд одоо ерөөдөө жоох ингээд одоогийн юунаас харахад бол тэгээ энэ наснаас гэдэг ч юм уу те энэ үеийн байгаль наснаас харахад бол аим хүүхдийн хүсэл мөрөөл гэдэг бол тийм гоё цагаахан байдаг шүү дээ. Тэгвэл одоо санаа суудсан үе дээр бол хүн бол нэг гомцсон үндэ бол бараг л заац шиг л харьцаа. Одоо харьцаач яах юм. Одоо орчин үед бол адихгүй хаа. Хүмүүс те шууд хоёр тал болчих. Тэгээ тухайн үеийн бас цаг үеж тийм гоё байсан байна. Хүмүүжилж бас бидний хамгийн гол нь бас эцэг эхчүүдийн хүмүүжүүл бас сайн байсан байна. Тэгэл янз янз зэлэмжлэлт болж байгаа. Тэгээд бас нэг амар гоё юм болж исэн. Бас баярлж одоо юм байдэ. Нөгөө татар Flash Bobo гэдэг 21 аймгаар алин тоглолт хийжсэн 2008 онд. Тэгэхэд чинь яг үндэ татар Flash авах гэжсэн аахгүй. Бүр ингээ бүх төлөвлөгөө нь гараад, баандар нь гараад, бүр бошуур нь хөвлөгдчихсэн. Тэгсэн чинь Нанда ББ2 бааврах тэр бааврах авч ирсэн. Бобоо аваа явчаа гэсээр байгаад намайг бааврах санал олгосоор агаад тэгээ бааврах бас судалж байгаа шүү дээ. За бобог жаавж явах юм бол за яг ганцаар юм да тий. Тэгээ нэг мөнгө нэхгүй бах дээрээс нэг хоолт идэхгүй. Нэг цай эзэлэхгүй. Тэгээ бас нэрээ дундуур гараа хөтөлчих юм байна. За гэдэг ингээд ганц нэг аймагуд руу ярьсан юм шиг л дуу мөн нэр явж байгаа энэ төр гэдэг. Тэгсэн чинь ганц нэг дуу нь яваад байна гэсэн юм уу яасан. Тэгсэн чинь бааврах над руу ярьснаа. За Flash-ын чамаг хамт явъя, хамтаа хамт явъя гэдэг байна. Тэгээ ахын ганц нэг газрууд руу залгаж үзлээ. Аймагуд руу дуунууд ч гайгүй явж байгаа юм байна. Тэгээд ахындаа татар Flash-та ингээ хамт явж байгаа. Чиний ч нэр хүндэд хэрэгтэй 21 аймгаар ингээд сайхан дууга тарах боломжтой танилцуулах юм боломж чинь нэгдэж чинь гээд. Тэгэхээр нөөс дуухац тэгээд шууд тэр дорн гүйжиж зураг мөрөг авах. Тийм бид чинь үгүй тэр ч бас бааврахтай тэгээд та татар таамд явна мөн гэхээр бобогс аваа явчихлаа та гэл. Бас тэр ч бас хань татчих байгаа хандтаад шүү дээ. Бобогс хамт аваа явчихаа. Цаа чин бас юу шүү дээ хөтлөж хөтлөн шүү дээ. Давтлуудаж хэлнэ шүү дээ. Хөтлөн цаа чи өөрөө гоё ингээд цаа чи солируулна шүү дээ. Тэгэл за гэл гэж. Тэгэл бааврах зөвшөөрөд хэдүүлээ гоё парагцуулаад 21 аймгаар тойрсон. Хүний амьдралын ийм мартагдахгүй хит хитэн ийм том дурсамжууд байд юм байна л да. Ингээл эргээл ботход нэг юм
яг 3 жилийн өмнөх яг өнөөдөр юу хийж исэн гэвэл бид нар санахгүй байхгүй. Тий. Тэгмэд яг 3 жилийн өмнө өнөөдөр юу хийж исэн гэвэл бид нар санахгүй шүү дээ. А тэгмэд яг том дурсамжууд байдаг. Тэрний яг миний амьдрал амар том дурсамжуудын нэг нь бид нэг 2 сар явсан шүү дээ. 21 аймгаар яг нэг 18-сан залуучууд тэр ерөөсөө мартагдахгүй үлдсэн нэг тийм том дурсамж байдаг шүү дээ. Амар хэцүү үеуд байсан, амар хүүтэн поргонтой, эсхий гуталтай өмдөдөл нүрсэн амар даарж маардаг ч гэдэг юм уу те. Өсөж бол үзээгүй. А гэтээ тэр чинь ингээд замд цутрах гэдэг юм байна шүү дээ. Тэр олон цаг поргонтой 16 долоотой банднер ингээд явна. Ингээд гэдэг чинь том зориг, заримдаа төөрн, өвөл те ядарна. Тэгэл ингээд заримдаа буугаал тоглоно те. Тэгээд заримдаа унтахгүй шууд дараагийнхаа поргондоо унтаал дараагийнхаа юу л аймаг руу явах ч гэдэг юм уу те. Тиймэрхүү үед байдаг байсан. Гэтэ заримдаа бол гоё амардаг л байсан л да бас. Тэр шууд явдаг үед ч байсан. Гэтэ тэр програм дотор бид нэр хоорондоо гоё юм ярьж явсан. Тэр үеийн залуучууд те. Тэр тэгээд тэр тайзан дээр гарч ирсэн. Тэр үед бол миний амьдралд ерөөсөн мартагдахааргүй тийм гоё. Татаарынхантайгаач гоё дотн болоод те. Тийм гоё дурсамжууд үлдсэн байдаг. Татар амтлагч юм бас маш гоё амтлаг шүү дээ. Тий, татарын дуунуудыг бас амар амтлаг шүү дээ. Юу ярьж байна. Тэг хүмүүс нь ч гоё те. Хамт явхад те. Хөвгчлээ те. Амар хөвгчлээ те. Тэгээ бид ч бас татар амтлагийн нөгөө опенер тоглож ирсэн тоглолтын дээр нөгөө дуулж ирсэн тухай дээ. Тэгэл яа гоё юм аа гэл. Өгсөж юм ч тэгэл тоглолтын гэж амтлагийг хараад. Тэгэл яг дараа жил нь тоглоо та нар. Тэгээ яг дараа жил. Тэгээд ер нь бол гоё эсэн тэр гэдэг Монголын хипхоп холбоог бааварах маань базаал. Гоё зөвхөн байгуулт тий. Ямар ч асуудал байхгүй. За ингээд эрхэм өрөнд үзэгч сонсогчдоо Жошогийн подкаст яг одоо YouTube сувгаар та бүхэнд хүрж ийн. За мөн 88.8 Улаанбаатар хотын мэдээллийн радиогоор та бүхэн хүлээн аван сонсож байгаа. Мөн Дархан хотын Эхлэл радио, Эрдэнэт хотын Эрдэнэтийн дуу хоолой радиогоор хүлээн аван сонсож байгаа сонсогчдоо Жошогийн подкастын эпизод 18-ыг та бүхэн сонсож байна шүү. Энэхүү подкастын эхнээс нь хүлээн аван сонсохыг хүсэх юм бол та дундаас нь ороод ирсэн байж магадгүй. YouTube дээр Josho's podcast episode 18 Нандаа гэд флаш гэд хийхээр гараад ирнэ. Тэгээд энэхүү подкастыг бас эргүүлэн сонсороо. Тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлгийн спонсор энэхүү нэвтрүүлгийг та бүхэнд хүрэхэд тусалж байгаа UBX Electronics-ийн хамт олондоо маш их баярлалаа. Одоо подкаст маань яг үндсэн гүн сэдв рүүгээ орох гэж байна. Саянах бол оршил хэсэг байсан. Ингээд хэсгээ хугацааны хэдэн секунд рекламны дараа хоёлаа бүгдээрээ эргээд уулзцгаая. Жошогийн подкаст эпизод 18 үргэлжилж байна. Өнөөдрийн манай дугаарт флаш хамтлагийн Нандаа маань оролцож байна. За ингээд бит хоёр одоо яг хүний амьдрал, гэр бүл, үр хүүхэд одоо энэ урлагийн амьдралаас гадуурх энэ хүний амьдрал тохиолддог нарийн нандингийн гоё амьдралын амттай мөчүүдийг бас хуваалцсан ярилцъя гэж бодсон. За тэгээд хоёлаа урлагаасаа одоо жоохон гараад за нэг хэсэг эрчимтэй уран бүтээлээ хийж агаад ер нь бол нам гүн болцгоосон шүү дээ тий. Тэгэл одоо гэр бүлтэй болол үр хүүхэдтэй болол ингээл яг жинхэнэ амьдралтай нүр тулсан шүү дээ. За тэр тийнейжер үеэсээ гараалаа. тий. Тэр үе ямар байсан?
тэр үе ч одоо мэдээч нэг жоох ингэ нисцэн явжсэн үе л байгаа ш бидэрт. тийм ажиллах баг Тий. Тэгэл яг ингээ бодит амьдрал ажил хийх болол мөнгөний хэрэг гараал ингээл тэгэл ямар ч сайхан гэр бүлтэй болоод болоод үүрэг хариуцлага нэмэгдэнэ. За тэгээд хиймээргүй байсан ажлаа хүртэл хийштэй тэр чинь ер нь бол тэ дандаа л дуулаад явна гэж байхгүй. Янз янзын бод санс ажлуудаа хийн. Тэгээ их нэртэйгээ ярилцаад ийм юм ийх үү, тийм юм ийх үү гэл. Тэгэл та хоёр ч одоо хэдэн жил болж байна их нэртэйгээ. Одоо бид хоёр чинь 20 жил болж шүү дээ. Пүү од чинь те. Тэгээ цаг хугацаанд орон өнгөрт юм байна. Харин амар урдан байгаа зү. Та хоёр ч ер нь хамгийн ихний юунуудын хасуудынх нь нэг баг шүү. Баба Хонгороо та дөрв баг те. Мегачтэй ихтэй их нэртэйгээ бас удаж байгаа юм шүү нэрэ. Тийм байна. Тэгээд юм л хийж үсэх шиг үтсэн баг те. Би чинь тэгээд Америк явцсан шүү дээ. Бас тэнд очилс юм үтсэн. Тий. Чи ихтэй нэг түүхэд үзтэй Америк явах гээд. Тий. Тэгээд би Америкийн чи нэг юуны Америк явуулдаг олон улсын тийм байгууллагад ажиллаад байсан шүү дээ. Тий. Хөтөлбөртөө 3 сар ажиллаад. Тий. Би чинь бас тэр нэг компани сайжруулад. Тий. Бас ажилдаг байсан шүү маркетинг ажиллаж сэргэлэнтэй явчихсан шүү дээ. Тий. Чи чинь хаяа нэг залгаад нандаа нааш гээд яасан энэ түрээдэр гээд. Хоёлын хоол идэт хийгээл. Гранд Плазад. Тий. Хоол идэт хийгээл тэнгуү готлаа юу ачдаг шүү дээ. Чи чинь тухайн ресторанных нь менежмент маркетинг нь хийж байна. Тэгээд хоол моолны амтын амтлаа. Баг мөнгө төлөхгүй. Тэгээд хоёлаа нөгөө 5 дахь сургуулийн тэр хавцаа лөө нэг юуны орон зай гэдэг шүү дээ. Тэр авид нэг паб чи нэг захиралтай нь уулзсан. Маркетинг баг өстө бүтэн маркетинг баг оруулж байгаа юм шиг л юм ярьсан сууж ирсэн шүү дээ. Тэгээ би яг наудуудад хоёлаа нэг хоол мол гэдэг. Жаваас суусан чи би нөгөө маркетинг хийж байгаа. Менюнээс нь ахуулаад тэгээд идээ суугаад идэв. Менюнээс нь ахуулаад үргэлж мэдрэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэр нэг бас нэг юу вэ? Дурсамж үү? Тэгээд ер нь бол тэгэл бодит амьдрал байгаа жиг орно шүү дээ. Тэр хүн эрэгтэй хүн бол яг гэр бүл зохио бол үр хөвгтэй болоод тэгээ яг нэг хариуцлага бүрээдэг. Хариуцлагыг үүрхээр мэдэрдэг. Яг хэцүү үед яг хаа очиж харин хэцүү үед бас гайгүй тий. Чи бас хань тань ажилтай байсан болохоор тий. Байна. Ээж аваа юм боо юм байна. Хүүхдүүд юм боо юм байна. Тэгээ бас урлагийн сайхан боо юм байна. Ямарсан дотроо бодож санаж ясан ажлуудаа хийж үзсэн. Тэгээд юунд ямар ч ажилтны тууштай байдал байдаг та тий. Бид нар нөгөө дуртай амьд болохоор нэг тууштай мөнгөхүйсэн ч гэсэн яваад байдаг шүү дээ. Тэгээ яг нэг өөр одоо бизнес ч юм уу тий, худалдаа ч юм уу ингээл янз янзын ингээл ажил руу хөрөхөөр бүр яг 100% бас яг дуртай биш яваад байдаг. Юу хийв нандаа. Флаш амтлагаас хойш. Хоёлаа одоо үндсийн мэдэхгүй юм ярина гэж хоёлаа тохирсон шүү дээ. Юу хийв? Ямар бизнес хийв? Ямар газар ажиллаж үзв? За ерөөдөө нэг бас янз янзын юм хийсэн юм байна да. Дуртай. Дуртгаар ч одоо. Би бас дуртай амт битгойч төрийн бүс байгууллага ажиллаулаад кино хийх гээд бас нэг тийм төсөл мөсөл хэрэгжүүлээд бас нэг хурган бас нэг юм зүг мөг өрцөн гүйжсэн байна. Ер нь бол. За тэгэл бас шинэ жилийн үйл ажиллагаа гэл тий. Зохион байгуулалаа. Тий. За тэгэл нэг тоглолт мөглөл бас зохион байгуулгаал. Урлагтай холбоотой ажлуудыг хийгээд байсан тий. Хийжсэн. Тэгээд телевизтэй ажилласан мэрэгчлэр. Тий телевизнээр ажиллаж байсан биз дээ. Аль телевиз? Боловсрол телевизд. Эдүү таймда боловсрол олгох хөтөлбөр гэлээ. Боловсруулаас үүсээд найруулагчаараа. Тэгэж одоо нэг хөтлөгч юм уу та. Эдүү тайм төтөлбөрийн нэг хөтлөгч. Хийжсэн яг тийм хуруугаа дардаг тийм ажилт бас хэцүү юм байлаа. Чи нэг 3 сар хийсэн үг. 4-5 сар ч юм уу. Тэг хийгээд бас явжсэн. Бас чанга юм байлаа телевиз ажиллаж байна. Өдөр шөнөгүй явна. Дээрээс нь мэдээ зэдэгээ бэлтгэх нь. Хэцүү гэлээ тий. Хэцүү тий. Бид нар яг өөрсдөө тийм сургууль сурсан ч гэсэн тий. Нөө дуу хөгжмөр явцсан болохоор ч шаас өөр юм юмдээ суугаал эдит мэдээ тэгээд бантаа цантаа чигээл тий. Юм боловсрол явуулж бас хэцүү. Тэгээ юм бол хэцүүг мэдэрсэн. За энэ хэцүү юм байна шүү. Тэгээ сургуугаа уншуулаад тий. Тэгээ сургуугаа уншуулаад. Тэгээ нэг мэдсэн чинь нэг зээлийн төв
нийцээ явж байсан. Ламбард эцэг гэж шууд хэлнэ. Тий, одоо Барселон зэлдэг чиг нийцээ тий. Би хүлээж байсан юм шүү чи. Эхнэр дээр хоёлаа нэг салбар дээр суугаал. Хүүхдүүдээ ээжээрээ харуулаад, ихч мэгчээрээ харуулаад. Тэгээ явж исэн юм байна. Тэгээ нөгөө одоо сүүлийн үед худалдааны чиглэлийн юм чинь дөө. Борлуулалтын тий. Тий. Одоо хэдэн хүүхэдтэй бол? Одоо 2 хүүхэд. 2 хүүхэдтэй тий. Тэгээ 2 сайхан хүүгээд. Одоо хоёлаа гоё гараас гараад томорж байна. Жохон дээр бол хоёлыг манай хоёр чи ойрхон нэг насны зөрөөтэй. Хоёлыг нэг нэгээр нь тэрэл. Гэртээ ингээл зөрөлдөл унтуулах гал бүвээ гэл. Тэгэл явдаг ус үеийг бол одоо манай хоёр хүч аягүй том болсон. Ааваас өндөр болоорой гэл одоо хоёр хүүхдээ захиалж шүү дээ. Одоо эцгийн одоо хариуцлага ээжийн одоо хариуцлага гэдэг нь хоёр өөр хариуцлагууд байгаад тах шиг байгаа. Чиний хувьд одоо гэр бүлдээ ямар орон зайг нь ачааг нь тааж авч явдаг. Тэгэл эцэг үе юм чи одоо тэгэл нөгөө гарч одоо нөгөө хоолгонсоо олно гэдэг шиг л те. Ямар ч амтан тийм байдаг шүү дээ. Санхүү те. Тэр шиг тэгэл тэр үүргээ гүйцэтгэн дээрээс аль болох гэр бүлтэй хамт байхыг боддог. Зарим усууд ч юм болохоо яг шууд ажилдаа ингэ шууд живэл орчдөг шүү дээ. Тий. 100% ажил руу төвлөрөл хүүхдүүд нөсөөд байгаа юм уу? Томроод байгаа юм мэддэхгүй. Ажил гэж явчихдаг. Миний эхнэр бит хоёр юм ерөөд амьдралын тайп бол нэг тийм биш. Аль болох хүүхдээ багаас нь ингээл өсөж явахт нь хамт байх туфта. Тэр нь амар гой сонирхолтой байдаг. Тэгэл аль болох гэртэл цагаа гаргаад хүүхдүүдтэйгээ гэр бүлтэйгээ цаг гаргаад гадуурх ажил бол яах вэ? Тэгэл ямар ч нэг урсгалаад явж чадал. Тэр нь өөртөө ингээд зөгцөөд би болчтой. Тэгэл аль болох гэртэл цагийг өнгөрөөхийг боддог. Тийм л болчтой юм байли. Тийм тайпынхаа өсөхийг хүүхдүүдээ харна. Тэгэхгүй зарим усуудыг чи ерөнхийдөө ээж аав гадагшаа татгшаа ажилд явждаг. Гадагшаа гараа явждаг тий. Тэгэл хүүхдээ өсөж байгааг мэдрэхгүй. Тийм хүмүүсийг зөндөө харж байсан. Бид хоёрын эхнэр бит хоёрын тайп бол ялчгүй. Хүүхдүүдийг хамт байж байгаа л хамт хөгшрөн гэдэг шиг. Тийм тайп л. Гэрийн ажилд хэр тусалж байна? Гэрийн ажил хэр хийж байна? Хоол хийж байна уу? Гэр цэвэрлэж байна уу? Тийм хоол хийж та. Тэр баг үндсэн мөржил одоо хоол их болчиход тийм. Тэгээ өдрийн 2 хоол бол заалттай юм. Тэгээ манай эхнэр болохоор гэр орны цэвэр байдал дээр анхаарч байна. Би болохоор ингээд хоол молоо бодож байна. Тэгэл хажуугаар нь ажиллаа. Хийгээл. Одоо бид нэр одоо ингээл за амар хөшөрчөөгүй л байна л да. Яг л гоё насан дээр явж гин гэж бодож байна. Гэхдээ ингээд 30 гараад ингээд ирэхээр айгүй ингээд эргэн тойрныхоо юмнуудыг хүмүүсийн амьдралыг ажигладаг болчтой юм байлээ. Тэгээд чиний хувьд ингээд нэг хосуудад ялангуяа одоо эцэг эхчүүдэд те ер нь манай Монголын хосууд юун дээр манай подкаст маань өөрөө бас нийгмийн сэтгэл зүйрөө чиглэсэн сэтгэл зүй суурьтай подкаст байгаа юм. Тэгээд энэ гэр бүл сал те энэ хосын харилцаа энэ юу юунаас болж ийн гэж анзаарч байна. За тэгээд янз янзын бас болж байгаа хөө. Нэр чиний анзаарснаар гол гаргаад байгаа залуучуудын гаргаад байгаа алдаа. Одоо чинь ингээд амжилттай гоё гэр бүлээ гоё авч явж штэ те. Энэ үеэл давчвал гэдэг шиг. Тиймэрхүү талаас нь. Тэгэл ер нь хосоо тэгэл нэг нэгэндээ хүлээцтэй. Тэгээ олон жил тэгээ ихний хэдэн жил бол мэддэггүй шүү дээ хосууд чинь хоолндоо цан характераач мэддэггүй. Тэгээ удаан хамт байгаад ирэхээр ерөөхдөө нэг нэгнийхээ зан характерыг мэднэ. За тэгээ за энэ маань ийм хөө түргэн уртаатай гэдэг ч юм уу те. За энэ маань нэг ийм хөө тэгэл. Тэр нь аль болох ихтэй усууд нь өөртөө хүлээцтэй те. Тэгэл нэг босгосон амьдралаа нэг боснолчихгүй гоо шиг. Тэгэл хүлээцтэй л байх хэрэгтэй л те. Хүлээцтэй төвчээртэй ер нь эрэгтэй хүмүүсээс маш их зүйл шаарддаг шүү. Хүлээцтэй байх хэрэгтэй, төвчээртэй байх хэрэгтэй. Чиний хувьд хэрэг буулт хийдэв. Би юу? Тэгээ би чинь нэг чимээг болчихсон шүү дээ. Чи хэрэлдэх үү? Тэгэл хэрэлдэх үед дээр бас хэрэлдэл байсан тэгээд. Тэгээ хэрэлдээд дийлэхгүй шүү дээ.
Ер нь эрэгтэй Явж яд чиний л буруу, эрэгтэй ирмэл буруу болно гэдэг шүү. Хэрэлдээд ийлэхгүй тэрний оронд хэрэлдээд юм байна л барыг дугаа хийсэн тэр юм байна гэдгийг л ойлгоо шүү дээ. Тэгэл дугаална. Дугаалсан тэр хэвдээ дөө тэгэхэд ихнэр чинь тэгээд зөвл юм хэлж байгаа шүү дээ. Ер нь бол бидний нэг янз янзын нэг ааш шиг хараал болохгүйг л хэлж байгаа шүү дээ. Чиний энэ ааш чинь гэдэг шүү тэгээд шүү гэл тэ. Найз нэг юмыг анзаарсан. Одоо үзэгчдийнхээ өмнө хотлоо яриад явах уу. Ялангуяа нандаа миний амьдралыг мэдж байгаа болохоор хотлоо яриад явах уу. Би бол бас гэр бүлтэй болоод 8 9 жилийн өмнө ингээд салцсан. Одоо энийг бас нэг нуугаад байхыг хүсдэггүй. Тий. Тэгээд яг болоогүй л юм чинь болоогүй л гэсэн үг л дээ. Гэхдээ өөрийгөө ч юм уу тэр хүнийг бас буруутгахыг хүсдэггүй. Тий. Гэхдээ эцгийнхаа үүрэг хариуцлагыг хүлээгээд явдаг гэдгээ бол хаач нүүр бардам хэлнэ. Гэхдээ одоо ингээд нөгөө тэр үеийн эмошн гэж байгаа шүү дээ. Тэр салтын үеийн эмошн сэтгэл зүйгээсээ гарцсан баа шүү дээ одоо. Тэгээ ингээ харахаар тухайн үед юунаас болж тухайн үед арай нэг юм эрүүл ухаанаар харж байгаа байхгүй одоо би. Жохон төвчдөг байж тийм л гэдэг. Тэр үед жоохон төвччихгүй яв да. Би бас амар тийм багын тийм шартаа бас жоохон омглон байсан юм байлээ. Дээрэс нь худлаа үнэн энэ урлагт явах чинь бас нэг хортой тал байдаг. Тэр нь хүнийг жоохон омглон болгочдөг. Юм шиг надад санагдсан. Тэрийг ингэ жоохон даах хэрэгтэй байл. Тэгэхгүй гин гэдэг нэг тийм би чин хим билээ гэдэг нэг тийм одоо урлагийн дүүнер жишээл үзчихвэл те. Бизнесийн карьертай ингээм амжилттай явж байгаа. Жохон тэр өөрийнхөө тэр омглон занг тэр эмоцийг хүн тэр үеийн ситүэйшн дээр бол жохон дарахал хэрэгтэй байдаг байсан байх ёстой нэлээ. Нэг тэрийг анзаарсан. Хоёрт төрүүчин чиний ярианаас бас би ингээд бодогдсон бодлохгүй. Эмэгтэй хүн би ингээд олон жил бас тэрнээс ганц би авчиж байгаа. Тэгээд одоо болохоор би ингээд бас гоё хайр дурлалтай очраад ингээд гоё relationshipтэй болоод ингээд эхэлсэн. Тэгээд нэг юм анзаарсан. Яг зөв үнтэйгээ очраад ингээд зөв амьдралын хэмнэлд ороод явхаар эмэгтэй хүн эрэгтэй хүнийг айгүй олон муу зүйлээс хамгаалт юм дөө тэгээд. Одоо ганц би эрэгтэй хүн чирэл орой өдөш ингээд гээ үүрцэн те гараач гэж бодоагүй байгаа. Маргааш өглөө ажилдаа тэнгуут нэг эдэн найзууд хүү энд хэний төрсөд чи мартсан юм уу? Ойрхон мөр гараад ир гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд сахилга батыг сулруулах тийм юунууд хүний амьдрал зөндөө гарч ирнэ. Тэгээд тэгээд ганц би үний чинь баг илэг барьж байгаа юм шиг. Хүш байрны чинь гадаа надаа гараад ирлээ гэдэг шиг юмнууд зөндөө тохиолдог байхгүй. Тэр болгон дээр гарахгүй юу байна мэдээж. Гэхдээ хүн чинь хаяа альтердаг байхгүй. Хүний сэтгэл зүй эмоц гэдэг чинь тухайн үеэс амар их хамаарч явж идэг. Тэгэхээр яг эмэгтэй хүний хань ижил гэдэг бол тухайн үед ирчүүд намайг гаргасангүй намайг ингээд боож ин хааж миний ирчүүд миний найзууд намайг базаад байна. Их найзууд нүртлээ их нэртэй базуулсан байлээ ч гэдэг юм уу те. Тэр чи яг үүндээ тэр шүн гарч явж янз янзын юм юу ч болж болно. Тэр согтуу явж байгаа хүнтэй содонуудад орж болно. Асуудал үүсгээ те. Тэр шүн дөлөөр гарч орох чи ер нь л сайн юмд хүрэх. За яригтаар сууж агаад юу ч болох юм. Одоо энэ гэмт хэрэг юунууд чинь судалгаагаар ерөөсө 80-аас дээш шүн дандаа согтуугаар шүний цагаар үлдэгдсэн байна. Согтуугаар шүний цаг шүн. Тэгэхээр гэр бүлтэй хүн шүнээр гарчгүй хөө. Үгүй шүү дээ. Бараг боломжгүй. Тий, бараг боломжгүй. Дээрэс нь одоо нэг найзын төрсөн өдөр дээр яг нэг архитект руу явах гэж байгаа байхгүй. Яг бодит процесс. Тэр бол тэгтээ төрсөн өдөр гой дуудаж байгаа ч хамаагүй заяа. Гэхдээ эхнэр чинь нэг л таагүй. Чам яв гэдэг байгаа мөртлөө цаана явуулах дурггүй байгааг нь чи мэдэрчлээ шүү дээ. Тэр үед ирчүүд яадаг вэ гэхээр за энэ хүн дурггүй байгаад байна. Ирсгэрч тийм хүүхдэд тэрээд эхнэрээ тэрээс аах хоолоо идээд унтж өглөө ажилдаа унтчихдаг байхгүй. Тэгсэн чинь тэр шүн тэр залуу гарч явсан бол яах вэ гэж магадгүй эрхээ асуулгасан байхгүй. Тийм тэр чинь хамгийн гэдэг шиг хамгийн ихний арга шүү дээ. Гэдэг шиг юу ч болж болно. Магадгүй тэндээс гэр бүлтэй муудалцаа ууралт болж магадгүй. Тийм үү? Юу ч тохиолдож магадгүй. Тэгэхээр энэ гоё одоо эрхэл хайр дурлал гэр бүлийн харилцаа эрэгтэй хүнийг
айгүй их аварж идэм билээ шүү. Зөв замлуу Сахилга бат руу нөрж. Тэрийг найз нь айгүй сайн анзаарсан. Тэг чи бас сайн анзаарсан байна. Ер нь бол тэгэл маш олон хэрэггүй гараа ороонууд байдаг шүү дээ. Ер нь бол тий. Залуу багт чи ер нь бол бид нар ч яг нэгэд маш олон хэрэггүй гараа ороо бас гарцсан л байж байдаг шүү дээ. Найз нөхдөд даривцсан явж яадаг. Тэгэл ерөнхийдөө нэг сайнаар дуусдгүй шүү дээ тэр чинь. Нэг хүн амтны машин тэр мөрөгдсөн ч байдаг ч юм уу. Хүн амтандаа муудалцсан. Эсвэл нэг теймент тавьсан ч байдаг юм уу тий. Ер нь бол тий. Ганц би одоо тийм залуучууд байгаа шүү дээ. Эсвэл дөнгөж үерхээ явж байхдаа ингээл би гарнаа марнаа гэл тий. Тэгээ гараа явсан хосуутай харилцааг тий. Янз янзын болоод дуусдаг. Тэгэхээр ер нь бол манай нэг л одоо гэр бүлтэй болсон бол залуучууд гараа орооны асуудлыг ер нь бол хамгийн нэгдүгээр л одоо зохицуулах хэрэгтэй. Эхнэр чинь одоо дургүй байл тэгэл гараад ирэхгүй. Ер нь бол эхнэр хүн чинь нөгөө эмэгтэй хүн чинь нэг ээжийн нэг зүүн совин байдаг шүү дээ тий. Эмэгтэй хүний цаана нэг хүүхд төрүүлдэг одоо нэг их хүний нэг зүүн совин байдаг. Тэгэхээр одоо бид нар чинь баг хүүхдүүд шиг л байдаг шүү дээ. Эхнэрийн хажууд. Тэг хэрэггүй гэл ээж аав нас нэг хэлдэж яах гэдэг юм бэ гэхээр нэг юм болцсон байж байгаа. Тэр шиг бидрийг бол маш олон юмнаас юу хамгаалдаг гэдэг зөв зөв. Шал хэрэггүй ороо гараанаас хамгаал янз янзын асуудал үүсэх байснаас нь хамгаалж байгаа. Тэгээд тэр чинь эдийн засгийн хүртэл хохирол учрна, эрүүл мэндийн хохирол учрна. Тэгээд ер нь тэгээ хямгдуул ажих зүгээр. Энэ гоё шүү дээ. Тэсүүлдэ тасчтай юм дөө. Өөрөө ч тэгээ гарын орё гэдэг юм байхгүй. Яг анхны үерхэж байгаа нэг найз нөхдөс холдоогүй байгаа үе дээр хүн бол найз нар дуутахаар гарчмаа санагдал тий. Дуудаад нь штэ ингэж штэ гармаараа штэ гэл. Надаас нь тийм үе байсан юм манай ихтэй яах гэдэг юм бэ гэж хэл. Тэгээ готл чинь ясаа гараагүй босно л байхгүй. Тэгээ дараа нь сонсгол дандаа нэг бүтлгүүцсэн баян байдаг үстэй. Бид нар явж байгаа тэгсэн гэдэг. Тэр машина мөргөөд тэгээ машина мөргөөд ингэсэн инээ тэр гэдэг. Дандаа бүтлгүй юм байдаг. Тэгээд эсвэл тэр хүн тасаад тэг сайхан гэртээ. Ер нь гэртээ байх чинь гоё. Хүүхдүүдэд хараал. Хүүхдүүдтэйгээ тоглоол. Ер нь зөв хүүхдүүд ингээл хажуунаас нь зүгээр ингээ утас ухаал хүүхдүүд сууж байгаа шүү дээ. Тэгэл гэртээ байж хад яг нэг орой нэг нам гүн болцсон үед зургт мөхт үзэгч нэг сонирхолгүй утас ухах сонирхолгүй болдсон шүү дээ. Тэнгууд яг хүүхдүүдээ харна. Тэр чинь ингээл утас муц ингээл тоглол мөглцэн чим ингээл яг байж яг тэр харахаар ингээд гоё санагддаг надад л. Энэ маш олон аав нартыг санагддаг. Тэгэл ихнэр мэгтрээгээ юу хийж байгааг нь хараад ингээл ажиглаж штэ энэ бол тий амьдралаа харж тий өөрийнхөө ингээл нэг баах ингээд сошиал мошлоо бол ингээд кино мөн үзээ сатараад байхгүй яг ингээд гэрийнхээ уур амьсгалаа ерөөхдөө ингээл хараад ажиглаа л байж хат маш гоё тайвшруулын мэдэрдэг штэ. Тэгээд хүүхдийн нэг өөр хинэггүй байгаа тэр нэг харц марц тэгэл ингээл юмыг сонирхож байгаа байдлыг харахаа хайр хүрээл нөгөө саяхан жоохон байсан үг чинь саяхан өсний нарийн нэг л жоохон юм байжсэн ийм том болцсон байлоо гэл тий том болсон ч гэсэн ээж аав нарт хүүхдүүд жоохон харагддаг нь аргагүй юм бэл. Одоо би хүртэл хоёр хүүхдээ зайлаа аав унши хил амчин бүр одоо хэдтэй үлээ. Одоо 13 14 яг тийнейж нас руу орсон юм шүү тий. Одоо тэгээд харилцаа чинь хүүхдүүдтэйгээ харилцааны хадлаар ярьж байгаа. Одоо ингээд том хүнтэй харилцаж байгаа юм шиг харилцаж гин үү? Эсвэл яг юм хүүхдтэй харилцаж байгаа юм шиг харилцаж гин эсвэл яг насных нь одоо тийнейж насны хүүхдтэй харилцаж байгаа юм шиг харилцаж гин үү? Тэгэл би бол яг тэг нэг аим сегментэлт хүн байна. Зүгээр л за яаж юм нэг хүүгэл энэ өөрөө ирэхэд жоохон нам дутаа шүү дээ би. Тэр нам. Тэгэл за яаж юм нэг хүүгэл хитрхийн нэг чанга болохгүй. Хитрхийн нэг чанга загнахгүй юмсан. Нэг жоохон юм нэг сүр адруулчихгүй юм шиг ингээл тэг ингээл аль болох тэгэл за яаж юм ээж юм ингээл тэгж л харцдаг шүү дээ. Гэхдээ бас нэг тэгэл ээж нэг жоохон ингэнэ тэрийг тэгчгүй яасан хөтөл нь жоохон копид бол. Тэр харж байна тэгээд ингэ тэгчгүй яасан гэх тийм их хөл. Тэнс шиг шууд чанга хүүхдэд юм шууд тэгж чангаар хараах ч юм уу тийм зарим эцэгтнэр тийм байдаг шүү дээ. Хоош чи гэл амар чангамаг хүүхдийг нэг жоохон юм алдаа дутагдaltaй юм ихэр шууд чангаар хараа зүхээддэг. Тэр бол ингээ буруу. Хүүхдийн сэтгэл зүйд амар нөлөөлж байгаа. Тэр чинь ингээ тухайн үед ингээ хүч олоог юм шиг ингэж байгаа гинэ. Нөлөөлж байгаа шүү. Тэгэхээр аль болох хүүхдүүдтэйгээ гоё нам дуугаар тайван амар амгалан харьцахгүй болвол ингээл өөрийнхөө нэг байгаа стрессээ хүүхдүүдэд гаргаад байвал хүүхдүүд нь ерөөхдөө томроод ээж аавд ингэж харьцдаг ингээл өөр өөртөө хүүхдүүд рүү дараа нь тийм харьцдаг болно.
Чиний өдөөс хилдэг юм шиг тийм үг сөрөх тохиолдлууд гарч хэлж байна уу? Байхгүй ээж аваас. Байхгүй шүү дээ. Хүүхдүүд би өөр ингээд их зөөлөн байдлаар хүмүүжүүлдэг юм тийм зөөлөн. Жохон чанга дугаар яаж чад дараа нь юу ачт өөр хамсаад тий. Гимшчүү. Тэг гимшч мэмшээд. За арай л жоох юм сураад болчихгүй. Арай л жохон загинчгүй яаж вэ? Тэг юм загинж байгаа тэрхгүй. Тэг хүүхдүүд өөрсдөө өсөөд явж байгаа. Сайхан урчтар би нэг видео үзсэн чинь тэн дээр нэг ээж уйлцсан. Манай хүүхэд ингээд веб татлаа. Би ингээд загнахаар намайг 108 дуудаад ингээд өгчдөг. Тэгээд энэ юу болоод байгаа юм бэ? Төрөө те та нар энэ хууль тогтоомж юмнуудаа анхаараач. Бид нар ингээд хүүхдүүдэд юм хэлж загинж ингээд яаж болохоо болчлоо. Бид нар бол ингээд биднэрт бол гар хүрээд те бидний аав ээж нар ингээд бид нар загнах тэгэл гар хүрдэг байсан. Тэгээд биднэрт мууцсан юм алга. Гэтэл одоо бид нар хүүхдүүдэд гар хүрэх битгий хэл загнахж ирэхгүй болчлоо гэдэг нэг тийм бичлэг яваа. Тэрэн дээр нийгэм ингээд хоёр тал болоод ингээ хоорондоо бас нэг юм дебэ маягийн үүссэн байхгүй юу. Тэгээ энэ бол нийгэмд нэлээд яригдаад байгаа бас сэдв байхгүй юу. Энэ хүүхдүүд үгэнд орох олчлоо. Амар томдлоготой олчлоо. Дээрэс нь савл хийвэл одоо 108 дуудаад аав ээжээгээ бүр цагдаад өгдөг болчлоо гэдэг шиг. Энэ тал дээр бид нар хүүхдүүдтэйгээр бид нар яаж харьцах хэвээр. Бид нар энэ хүүхдүүдийг өсөж яваа, юмыг таньж яваа хүүхдүүдийг бол аль болох гэр бүлийн уур амьсгал нь гоё тайван байх хэрэгтэй. Тайван дээрээс нь харьцаж үг хэлэхтэй хүртэл одоо өөрийг нь буруутгасан ч юм уу тийм хурц үгнүүд ашиглахгүй. Яаж юм нөхөө яасан өөчөөсөө тэгсэн юм уу? Тэр болохгүй шүү дээ. Хүн ингээд тухайн үед ингээд жоох ингээд өндөр тооноор ингээд загинчмаар байсан ч гэсэн тэргээд арах хэрэгтэй. Аль болох тэр хүүхдийн сэтгэхүйд ээж аваас нь тийм гоё дулаахан загинсан ч гэсэн нэг тайван, тийм энерги нь тийм гоё зөөлөн тийм байвал хүүхд угаасаа заавал чихгүй толгой царайлаа болж утгүй юм ийгээд байгаа гэж боддоо шүү дээ. Ер нь бол манай ээж мэж гэсэн тийм шүү дээ. Нэг л манай нэг сүртэй загнахгүй юм. Тэгж өсгсөн. Ваа хүү хайр зарим ээж аавч яхал амар чарлаад байдаг шүү дээ. Оо модрака чи. Чи дандаа ингэдэг байхгүй гэхээр тэрнээс тэгсэн юм шиг хүүхд нэг тийм байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр юусе ээж аав нар юусоо хүмүүжүүлж байгаа хүмүүжүүлэхдээ аль болох хүүхдийг гоё сэтгэл зүгэн тайван л болох гэдэг дарамттай биш. Гэрт орохоор бол ингээд сандраал ингээд амааваас хараал яагаад байхгүй ээж мэж үүлхэн гэж яагаад байхгүй. Тэр хүүхд дураараа сайхан ингээд тайван л байх. Тайван байх юм бол тэгээ тэр хүүхд чинь ил тутлам хийгээд явахгүй шүү дээ. Тий, би л тэгж болох тийм. За, подкастынхаа 3 дахь хэсэг рүү төсөлийн хэсэг рүү бид нар орж байна. Тэгээд ер нь нааз ингээ анзаарсан чинь бид нар ингээд айгүй олон хүмүүст жоохон байсан болохоор бид нар хитрхи жоохондоо 17 8 тагаас 8 тадаа ингээд бас дуулж муулаад ингээд эхэлсэн болохоор тэр үед жоохон хүүхдүүд шүү дээ. Мэдхгүй хүмүүсийн тусныг нь мэдхгүй орхицсан тийм юмнууд одоо ингээд бодоод тахт байдаг байхгүй. Тэр хүнд би бас арай муухай зан гаргачих штэ. Тэр хүнд нэг баярлаа гэж хэлчихсэн. Тэр хүн яалтчгүй миний тэр амьдралын үе тэгж туссан юм байлаа шүү гэдэг хүмүүс айгүйх гарч ирээд байгаа байхгүй. Миний ингээд ой санамжинд одоо ингээд эргээ ботход тэгээд хоёлаачтай бас нэг ярьжсэн штэ тий. Тэгэхээр чамд ингээд тохойд одоо ингээд дуулж хурдаал ингээд эхлээл явж явах тэр үед хүүхэд насандаа мартцсан. Үнэхээр тэр хүнд бас баярлж явдаг шүү гэдэг хүмүүсийг хоёлаа нэвтрүүлгийнхаа төгсгөл подкастынхаа төгсгөл гой дурдаа явчих л да. Ямар үед яаж аж тусч ирсэн, яаж аж баярлж исэн юмуд байгаа. Тэг ер нь бол хамгийн нэгдүгээр тэгэл гэр бүлийнх нь байгаа юм л да. Манай ээж яг гой тайван хүн багш мэрэгчлээ хүн байдаг. Анги дээр нь орохоор тачигнал гэдэг. Хүүхдүүдээ хоо чи ёо гэдэг. Тэгээ гэртээ ирэхээр тэр ажлынхаа одоо стресс ч гэдэг юм уу те. Тэр зүйлийг ингээд хаалааныхаа цаануул тэгээд хүүхдүүдтэйгээ гоё тайван харьцдаг загнадгүй. Тэгээ юм хийсэн гоё дэмждэг. Тэгээд ер нь бол гэр бүлийнхэндээ ээжтэй баярлаа. За ингээд амьдрал зохиогоо тань ажилтай болно. За эхнэр хүн бас өөрөө маш том орон зай эзэлж байгаа. Тэгээд бас эхнэр маань бас миний одоо алдаа дутагдaltaа занг харж л байгаа. Тэгээд тэр бол энэ гоё засч өгөөд одоо бид нар чи ээж мэжээсээ сонсоогүй юмуд бол эхнэр мэхнэрээсээ сонсон шүү дээ ер нь бол.
Оо би ч бас ийм зан гаргачих тийм ингэж тийм үү гэдгээ тий. Тэгэл тэр сайхан юмнуудад чинь гой засаад заримдаа ууртаа чилэн заримдаа нээж байгаа чилэн тий. Тэгэл ямарсан ээжтэй баярлаа, их нэртэй баярлаа. Аавдаа баярлаа, эгч нэртэй баярлаа. Манай эгч нэр чинь манай ээжийн дүнд гэж маш сэргэлэн маш гоё. Надаа миний яг хүүхэд наснд бас надад маш их тусалж байсан ах эгч нар байдаг. Ах эгч нараа үзэж бас баярлаа. За тэнгуутлаа одоо урлаг соёл руу орох юм бол бас зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Манай FM-ийн амраах байна. Тий, урлаг соёл руу орох юм бол 2016 студийн хамт олон Томбор бомбор 2 байна. Томбор бомбор ах байна. Дээрээс нь төгсөө ах байна. За тэгээд одоо тухайн үед лаш хамтлагийн одоо цомгууд дээр ажиллаж байсан хөгжмийн продюсерууд байгаа. Хин Манай хөгжмийн продюсерууд гэх юм бол Аранзаах байгаа. Аранзаах маань бас манай хамтлагийн маш гой доонуудын фонограмуудыг гой бичиж өгч байсан Аранзаах байна. Яруу байгаа. Яруу ах маань бас маш авьяастай. Яруу гэл одоо нөгөө тухайн үед чи хийт болчихсон шүү дээ. Тийм. Нөгөө талигаш далаагийн баахан панорама хийдэг гэсэн. Аяа хийдэг гэсэн. Тийм, миний сэтгэлийн өмгийг чиний өмгийг хийж өгсөн шүү дээ. Ярууч. Яруу ах чинь бас амар авьяаслаг залуу байдаг тухайн үед. Тэгээд яруу ахтаа бас баярлаа гэж хэлье. Баярлж явдаг гэсэн. Тэгээд тухайн үед бид нар чинь хүүхдүүд хэлэхгүй шүү дээ. Тэгээд харин мартчихлаа шүү дээ. Тэгэл ингээл сүүлд хэлэх ёстойгоо мэдээгүй юм. Тий, хэлэх ёстойгоо мэдгүй. Тэгэл сүүлд нь ингээл бодож авах. Тэгэл за тэгээ нөгөө Баймалав дууны панорамыг хийж өгсөн Бата гэдэг нэг ах байгаа. Өвсөл намын байран дээр байхад хөгжмийн продюсерсэн Бата ах маань бас байдیں۔ Бата ахтаас баярлаа гэж хэлье. Тэгээд өөрчн өнөөдөр гээд Today дууны панорамыг хийж өгсөн Perfect-ийн баярах маань. Today гоё дуу шүү. Гэгээлэг те. Гэгээлэг дуутай. Гихчээний маш олон хүмүүс байгаа. Заримуудыг нь марцсан бол уучлаарай. За тэгээд бас янз бүр хүмүүсийг бас олон найзууд байгаа шүү дээ. Найзууд байгаа тийм. Баахан найзуудын тэнд тусалж авсан шүү те. Тий. Тэгээд бүх найз нартай бүгдийнх нь нэрийг хэлэхээр яг 1-2 хүний нэр үлдчих учраас ингээд нийлэг ерөөхдөө нь хэлчихье те. Ерөөхдөө нь найзууд тэр үед нэрээ үнэхээр найзалж байсан найзууд маань байгаа систем энэсийг. Би бас яг ингээд намайг тухайн чиний нөгөө цомгуудыг чинь хөгжмийн продюсерууд нь ямар хөө хүмүүс байсан? Би аюух баярлж авдаг хүн гэх юм бол хамгийн нэгдүгээрт бол Томбор Маадах хоёр ээ. За үлдэн штэ Маадах чинь чи Next Star дээр цомог орж ирсэн тий. Маадах миний бүтэн цомгийг нэг ч төгрөг авахгүйгээр бичиж өгч ийсэн. За. Тэгж гоё дэмжижсэн Маадах. Тийм бид ч бас гоё. Мөртлөө артист болгоол ингээл тухайн үед чи хувь муу авдаг байсан штэ. Нэг ч тэгж байгаагүй. Тийм гэрээч хийж байгаагүй. Зүгээр л окей. Миний нэг 2 дуу сонсоол. За миний дуу бүтэн цомгоо өнгөө ороорой. Нэг олон юм надтай яриачгүй. Би чамаас хариуд юу ч үсэхгүй. Амар гоё ооз. Тэг би нэг старт бүтэн цомгоо өнгөө орчихсон шин. Тэгээ хариуд нэг ч төгрөг аваагүй, нэг ч газар намайг дуулуулж байгаагүй. Би бүр Маадахта би заавал нэг очиж уулзнаа л гэж боддөө. Тэгээд Маадахын тэр студ дээр чи нөгөө Оки гэдэг үстэй. Оки цэри дээр гэдэг үстэй. Оки зэрэм. Оки ч бас манай 3 дахь цомгон дээр бас хөгжмийн продюсер ажиллаж байсан. Окидоо бас баярлаа гэж хэлээ. Next-ийн хоёр маань хөрхөө Маадахтай намайг танилцуулж байсан байхгүй юу? Тэгэхээр Next-ийн багийн саарлаа хоёртаа бас баярлаа гэж хэлмээр байдیں۔ Тэгээд Томбор амар хөөрхөн заяа. Би ингээд нэг би өөркорц гээд байгуулжсэн шүү дээ. Тий. Тэгэхэд чинь Томбор дээр нэг амар найзууд байгаагүй. Ажил хэрэгэл холбоотой байдаг гэсэн. 400-ийн тоглолтоор намайг хөтлөөдөг гэдэг байсан. Энд тэнд тоглолтоо зохион байгуулахдаа намайг хөтлөөдөг гэдэг байсан. Гэтэ цалингийн өгдөг байсан. Өөрийнх биш. Айгүй шудраг харилцаа. Би Томбороор микс мастера хийлгэхдээ бас мөнгөний өгдөг. Битээр юм бизнес юм шиг харилцаатай. Нэг миний ажлыг хүнддэг. Тийм холбоотой байсан байхгүй. Гэхдээ бас 3 найзууд. Тэгээ би ингээд цаачаа өөрөө студид байгаа шүү дээ. Тэгэхэд би ингээд студидтэй хүнээс амар даварцсан юм болж байгаа байхгүй. Би ингээд студид нэх гэж байгаамаа. Тэ тэгснээ юу хятад руу явах гэсэн юм аа. Тэгээ хятадаас ч томор төхөөрөмж оруулж ирээ. 18 настай үт штэ. Хаанаас ааш тэр мөнгө төгрөг цуглуулсан. Манай хамаатны ах эгч нар өгсөн юм ш нэрээ. Хамаатныхаа агч нарт маш их баярлж авдаг шүү. Тэ. Манай төмрах агч гэл явдаг штэ. Маш их баярлж авдаг шүү. Тэгээд тэр үед
Надад бүр ингэсэн гэл бодлоо. Манай аавын дүүнэр ахгүй. Солонгост бахан ажил хийж ирээд дуудаад за нэг удаа туслая. Юу юмэр вэ гэж бүр. Тийм гоё хамаатнууд байх уу? Тэгэхээр би студ нэмэр байна гэсэн чинь тэнд өргөтэй гэсэн чинь тэрэнд өргөсөн чинь маа өгч. Бүр тийм гоё. Гоё шүү дээ. Тэгээ би томрлоо яриад томроо би ингээд яах гэсэн хятад явах гэсэн юм аа. Тэгээ хоёлаа хамт яваад өгсөн чинь томроо тэгж. Надаас нэг ч төгрөг аваагүй заяа. Тэгээ би тэр хилгүү. Тэгээ томбор чинь надтай миний үе би тэр 18 настай хүүхдүүд. Тэгээд хилгүү хоёр гар зүгээр л шууд Бээжин лөө унтлагын автобусаар нэг ирэмэр ингээд явдаг газраар тэг явчихж байгаа байхгүй. Юу найдаж явж байгаа бүүм тэгсэн чинь цаад чинь бас хятад нэг хүмүүнтэй холбогдсон. Нөгөө хүн нь тосч аваад бит хоёрыг тэр хөгжмийн дэлгүүр мэлгүүрээр дагуулж аваад явж байгаа хүмүүс явж байгаа. Тий. Тэгээ хөгжмөө аваад баахан хөгжим аваад ингээд натаад дамжилцаад Монголд ирж байгаа байхгүй томбор. Тэгээ надаас нэг төгрөг авч байгаа амар хөөрхөн. Хаа байсан тийш явчаад штэ. Тэгээ нөгөөтөө ингээд холбож байгаа алфтай юм шиг холболж байгаа штэ. Тэгсэн чинь дуурдаг бай. Бүгдийг яг ном 3 журмынхын дагуу холбосон дуурдаггүй. 3 өдөр битээр үзлээ. Нөгөө томборчийн өөрхөн санаа зовоод байгаа байхгүй. Энийг ав гэсэн. Тэгээд тэр хүн санаа зовох шаардлагагүй штэ. Өөрхөн би л авсан юм чинь. Тэгээд битээр бардггүй. Тэгсэн чинь ганц л хүн байна. Хин гэсэн чинь сонорын том ах. Тэгээд танихгүй ш тэр өмнө чинь. Тэгээд зориод очиж байгаа кино үлдэр дээр. Тэгээд нөгөө том ахыг яг би нөгөө тохой татар хамтлагийн дуу мөг авчираад нэг нүүр хагарцсан байсан. Тэгээд том ах дээр очиж би нөгөө 104-ийн Жошуа байна гэж л таньж байгаа байхгүй. Тэгээд уучраа хэлээд гэсэн чи том ах. Өө тийм үү. За ах нь очие гэдэг. Тэгээд манай би өрхөц чинь Чингисээ хажууд. Тэгэд амар сайн хүн бас надаас нэг ч төгрөг аваагүй зөө. Шууд ажиллаа хаяад тэр үе хүмүүс амар сайн хүмүүс байсан. Ирж байгаа зөө. Тэгээд ирээд ингээд 30 секундын дотор дуурайцсан шүү. Ямар сайн. Би тэрийн 3 өдөр оролдоод бараагүй. Тийм холболтуудаа буруу хийсэн юм уу? Мэдхгүй нэг л юм байсан. Тэгээд би тэр юу гэж ойлгоогүй бас. Бүх юм нэг зөв хийсэн заяа. Тэгээд тэр юу чинь олон жилийн туршлага гэдэг юм чинь бас техникийн багш хүн шүү дээ. Тэгээд том ахтайгаа айгуу гоё ах トゥ болоод одоо өнөөдрийг хүртэл миний одоо хамгийн хайртай хөрөө ах нарын нэг одоо байнга холбоотой байдаг. Тэгээд энэ хүмүүст бас маш их баярлж авдаг найзан. Тэгээд баярлаа гэд хэлмээр бас олон хүмүүс байд юм уу 104-ийн лайв 104-ийн хамт олонд бас маш их баярлж авдаг. Флашын найзуудтай маш их баярлж авдаг. Тэгээ бас нэр бидний бас хайрлах бас самогдож байна одоо миний цэхаа гэдэг үү тий. Тухайд нэг томбрах за хар санаа амтлын ах нартай яриад 15 жилийн өмнө болж исэн. Тэгээд миний цэхаа та гэдэг бас дуулж болно шүү дээ гэж ингээд. Тий. Тэгээд одоо бас нэг одоо юу гэдэг чинь бүр дээр үе орсны дуу байсан ч гэсэн хар санаа амтлын миний цэхаа чинь бас гоё дуу шүү дээ. Амар тухай үед хүмүүс танилцуулж исэн тий. Бараг хар санаа амтлын дуу шиг болсон. Тий. Тэр дууныхаа бас ингээд дуулах эрхийг хар санаа амтлын ах нар манаас өгч ийсэн. Тэгээд томбрах махтай ярилцаад замлаашаа дуулалт гэдэг. Тухайд зөвшөөрчихсэн. 15 жилийн өдөр манай дуулаараа гэд. Тэгээд бас хар санаа амтлын ах нартай бас баярлаа. За дээрээс нь бас гай самтлын ах нарын дурсамж гэдэг байд. Тийм тэр дурсамж бас дуулах эрхээ өгч ийсэн гай самтлын ах нартай бас баярлаа. Тэгээ бас айступ хамтлагийн сак гэдэг байдаг шүү дээ. Би хэстэй дуулдаг. Тэр гоё тоо. Тэр чинь бас хайстап хамтлагийн хэдэн жил болж болоо. Бас дуулах хөрхөтэй хүмүүст өгч ирсэн шүү дээ. Амар хүмүүст бага хамтлагууд дуулах гоё дуунууд өгчдөг. Тэгээ бас хайстап хамтлагийн ах нартаас баярлалаа. Сак гэж бас гоё дуугаа. Ер нь бол баавар ахтаа баярлах хэрэгтэй шүү. Баавар ахтаас баярлалаа. Баавар ах чинь бас бид эдэг 21 аймгаар айлын тоглож машинтай болгоо шүү дээ. Тий шүү дээ. Та хоёрыг чи машинтай болгоо шүү дээ. Бид хоёрыг тухайд яг нэг прус гэдэг нэг хибрид машинээс чи Монголд орж ирж байхад бааварах. Одоо 21 аймгаар айлын тоглолтынхаа юунд прус өгч ирсэн. Тэгэл тэр прусэнд хэдүүлээ чигцэлтэл явдаг гэсэн чинь машинтай болж байгаа шүү дээ. Тэр чинь тий. Тэр чинь одоо нэг шууд нэг тоглолт бэлэн ингээд хүүхдүүд машин аав. Тэр үеч прустай болно гэж амар бэлэн өгөөд ингээд бодит юм өгч гэдэг чинь ялгар удаа. Тий. Бэлэн бодит юм өгнө гэдэг чинь бас хамгийн гоё шүү дээ. Одоо үед бол яг бэлэн өгсөн бол айгүй шоодсон ба шүү. Үрцэн ба шүү. Цаавд үүссэн байгаа тий. Яг би тэдийн аваа чи тэдийн аваа гэдэг хоц суулгаа тий. Чи машин өгнө гэдэг чи айгүй зөв. Тухайд хүүхдүүд чинь бид нар ч бас яасан ч их хувцас авдаг байсан. Амар их тэр зэт лоп шоп билээ. Нэг л шинэ хувцас ирлээ гэж очиж гүйж байгаа. Том. Ичмээр том. Амар том хипхоп хувцснууд өмсөөл стил нь тийм байсан шүү. Гэтэ яг том байж болно. Гэтэ тэр бол арай дэндүү том байсан шүү. Тэгээ би чи тэр хувцснуудаа сүлд өмсгөө байлцсан. Харсан чи манай
ах мах өмссөн. Дэвчсэн нэг өмдөмдий. Би ингээд ховцнууд яг чиний нөгөө юмнуудаа олдог гэдэг шиг манай ээж ингээд Америкээс ирсэн чинь миний бүх юмнууд ингээд амар хөрх хадгалцсан ингээд ийм чамдаа шиг юм дотор хийцэн байжсэн баг. Бид бүгдийг нь тоглолтын плейтүүд гарч ирж байгаа. Миний зургууд гарч ирж байгаа. Надад ирж исэн ингээд загтал магтал ингээд бүх гол дурсамжууд ингээд гарч ирж байгаа. Тэр чинь ямар ч орлого янз янзын тоглолт моголтон дээр бүгдийг би ингээд хадгалаад байсан юм билээ. Тэгээ бүгдийг нь амар гоё. Тэгээ дээр үеийн клипүүдийн арын материалууд тоглолтын арын материалууд хальсаар гарч ирсэн шүү дээ. Би бүгдийг нь ингээд юу болгоод бичлэг болгоод компьютер руу хуулсан баа. Тэгээд тэр дотроос хувцас гарч ирсэн. Ямар амар зөрөгтэй хувцалдаг байсан юм бэ. Тэгээд би ингээд подолк биш үл тэр палаж байлээ. Ийм өвдгөөр татсан подолк өмсөдөхтэй байх хэрэгтэй. Тийм яга өнгөтэй. Тэгээд тухайд юу ч болоогүй шиг явдаг гэсэн юм тийм. Хамгийн том нь хамгийн гоё юм. Үнд нь бүр ийм өргөн болцсон. Тэг яаж ч та яваад байдаг гэсэн одоо бүр бод. Үнэхээр зөрөгтэй хувцалдаг шиг. Одоо тэгтээ буцаад бас тийм том хувцснууд модонд орж байгаа юм шүү тий. Харин одоо жоохон тарпиц чим шиг одоо залуучууд тийм үнд өмсдөг болсон юм л шүү дээ. Доогоор юм сул тий. Амар бид нар ч болоо жоохон бөмбөрдөө байсан тий тарпиц шүү. Тэгээ доотлын бас жоохон оёлж маглаад тий олон бөмбөр болохгүй. Оёлж маглаад пүүснээсээ доошо унгааж мунгаахгүй. Тийм их болгох гэсэн шүү дээ. За тэгээд манайхаа тухайн үеийн бас хамтлаг дуучдж үзсэн баг. Тухайн үеийн бас биднийг таньдаг байсан найзууд маань үзсэн баг. Тухайн биднийг сонсдог байсан лайв 104-ийг сонсдог байсан, флаш хамтлагийг сонсдог байсан хүмүүс ч үзсэн баг. Энэ Жошогийн подкаст гэдээ би албаар энэ нэр өгсөн. Тэгэхээр нөгөө тухайд FM сонсдог байсан хүмүүс аягүй өрхөө орж ирээд нөгөө тухайн үеийн FM-ийн намайг аягүй их юм төсөөлж ингээд үзээд байлаа. Тэгээд аягүй өрхөө комментууд нь бас тэр үеийн нөгөө тэр FM дийдэг байсан, ингэдэг байсан хөөрхөн юм бичээд тэр надаас аягүй гоё хүүхэд насны нэг нандин дурсамжуудыг ингээд сэдрээгээд надад аягүй гоё байгаад байгаа байхгүй. Тэгээд би бас энэ подкаст нь аягүй дуртай байгаа. Хүн үзсэн ч үзээгүй ч чухал биш. Ингээд эн чин гоё метраж үлдээнэ гэдэг чи их гоё. Бидний хүүхдүүд ингээд том болоод үзнэ гэдэг шиг те. Тухайн үе чи хэдүүлэг гэж байхад бас үеийнгийн хамтлаг гэж байгаа шүү дээ. Тий. Үеийнгийн хамтлагыг бас ярил л та тий. Одоо No Name байна, Outlaw байна. За тэгээд Next нөлөө MC Collection байсан тий. Байсан. Юугаар явдаг гэсэн шүү дээ. Бондын таамаг MC Collection тэр чинь ТV чатаар явдаг гэсэн шүү дээ. Тий. За миний яг нөгөө сайн мэдж байгаа нь болохоор No Name хамтлаг байгаа. Outlaw хамтлаг байгаа. За тэгээд одоо нөгөө төмөж бас хамтлаг байгуулад Ash хоёр гэл тий. Цом гаргасан ч цааш хайртыг нь хайрлаж байгаа юм аа гэдэг. Гой үеийнгийн бас хамтлагууд байсан шүү тэр. Үеийнгийн хамтлагууд бас нэгэн цаг үед бас хамтдаа ингээд дуу хөгжмийг явьжсэн найз нартай үеийнгийн залуучуудаа бас энэ өдрийн мэндийг хүргэе гэдэг шиг амар гой санагдчих ш. Одоо ингээд нэг тэр үед учир зүггүй бүгдэнтэй найзалж яваагүй ч гэсэн яг ингээд хүүхэд байхаас нь гэж ярина шүү дээ. 16 7 тоогоос нь мэддэг болохоор ямар хүүхэд байснуудыг мэддэг, яаж дуу идэг байснуудыг мэддэг. Тэгээ бүх түүхүүдээр мэддэг болохоор ингээд амар дотн найз шиг санагдаад шүү дээ. Одоо ингээд харж марахаар амар дотн тайзны ардмар таарлахаар амар гоё те. Ингээд бүр багынхаа бүр амар дотн найзуудтайгаа уулзж байгаа юм шиг тэрвэрлдээл ингээд гоё юм яриад ингээд тэдрийг харахаар ч тэ нүд нь ингээд сэрэгцэн. Ингээд ингээд баярлцсан ингээд хөөрхөн байгаад байгаа байхгүй. тэгэл бас эзлэхүүн байсан шүү дээ. Эзлэхүүн байна. Санаа байгаа шүү дээ. Эзлэхүүн ч тий. Тэгэл манай 400-ийнхан бол юу 400-ийнхан ч. Бид нар чи яг үнэглэхөө 400-ийнхад бид нар бас нууцгаа ингээд татаархаж дотроо өрсөлддөг байсан те. Тэд нар чинь бас студийн хамтлаг болцсон. Дуунууд нь бас баахан хийдэг шүү дээ. Амар хийдэг. Гоё хамтлаг шүү дээ 400 чинь те. Тий 400 гэдэг хамтлагч айгүй гоё хамтлаг гэдэгсэн. 400 одоо нөгөө агарч манай сургалт хийсэн. Тийм үү. Тийм бид хоёр чинь нэг сургалт. Тэгэл 400-ийн би бас нөгөө би хийм бэ юм бэ гэдэг дуунууч гарч хатсан сольд төссөн шүү дээ. Дан гэлтэй. Тухайн ерөнхийдөө үеийнгийн хамтлагууд бас гоё дуунууд хийдэг гэсэн шүү. Тий. Бид нар болохоор ерөнхийдөө жоохон манай темп бол ерөнхийдөө жоохон начигнаа авчдаг гэсэн. Ямар хурдан үлдэг байсан юм бэ гэж би бодсон шүү дээ. Тий. Хурдтай л байсан. Тэгээд үеийнгийн хамтлагуудын бас гоё дуунууд байдаг. Тий. Одоо ч сонсох дуртай. Тий. Одоо ингэ би чинь сонсох дуртай
дуунууд байгаа шүү дээ. Тийм. Яг ингээл явгот гэж тухайн үедээ очсон юм шиг санагддаг шүү дээ. Тий. Дандаа өөртөөхөө одоо дуу сонсоод тухайн үед очсон юм шиг мэдрэмжсэн. Авдаг ч гэсэн бас үеийнгийн хамтлагуудынхаас сонсгоо бас тухайн үед очсон юм шиг мэдрэмж. Тэр чинь ингээ ар араасаа явчихдээ мэлж YouTube руу орохоор. Тий. Тэгээ All In Heat-гээ сая 24 онд болсон шүү дээ. All In Heat тэр чинь бас амар гоёс тий. Гоёс тий. Чи хөтөлсөн. Би хөтөлсөн тий. Тэгэхээр чи яг л нөгөө тухайн үед явж ирсэн хамтлагууд маань бүгд л дуулаад бүгд дандаа л хит дутаа бацд тий. Дандаа л бүгдээр хүмүүст хүртсэн. Тэгэл үеийнхээс нартаа бас сая сүүлийн 1-2 жил доонууд нь буцаад хийдүүлээд байгаа юм шүү. тий буцаад хит болсон. Үхэр хэвийн дуу дахиад хийдүүлээд л шүү. Нөгөө дүүнерт одоо 20 настай хүүхдүүд чинь зарим сонсоогүй юм байна л да. 16 7 та хүүхдүүд чинь. Тэгвэл шинээр сонсоод үеийн гоё дуу байд юм уу? Үеийн гоё хамтлаг байсан юм уу гэдэг. Шинээр сонсож шинээр ингээд хит болж байгаа. Тий. Тэгээд хуучны одоо хуучны гэж бас ярьж болохгүй те. Тэр чинь бүр дээр үеийнхаас биш шүү дээ. Дунд үеих шүү дээ те. Бид нар чинь ингээд одоо тоглолт хийхээр битүү үзээд нь шүү дээ. Одоо яг үнэ хэлэхэд ингээд сүүлд ингээд амар дуунууд нь хит болоод байгаа хүмүүст тоглолтууд хийхээр үзэхгүй ч юм уу бас нэг уран бүтээлчд байна. Тэгэнгүүт яг тэр үеийн хамтлаг дуучид ингээд тоглолт хийхээр бүр битүү үзээд 2 3 удаа дахиж хийж байгаа бас тохиолдлууд байна. Тэгэхээр би тийг өгж бодсон бэ гэхээр нэгдүгürt үзэгчд нь амар санчиж хоёрт бас дахиад нь доод үеийнхэн шинээр олж тэр дуунуудыг үнэхээр чанартай дуунууд бол дахиж хит болд юм байна л да. Олж сонсоод тэгээд дахиад шинэ фэнүүд гарч ирж байгаа гэсэн. Тэгээд тэр үзэгчдийн сонсогчдын тоон тийм олон байгаа гэж би анзаарсан. Тэг санагдсан. Тэгээд ер нь яг тэр үе ярихал тэгэл битүүл ярьж байгаа. Тэр үеийн урлаг уран сайхан дуу хөгжим бол бид яг хүүхд насны хамгийн гоё юус гэгээлэг үе дурсамжуудтай хамт явж байдаг шүү. Хүмүүсийн ч дээ дурсамжуудтай хамт яваад ах шиг байлаа. Одоо тэр флашн ч юм уу те хайрын нулимсыг сонссоод тэр үед нэг охинтой үргэлдэг ч юм уу те анх захиа өгж исэн үе ч юм уу те яг тэр 8 дугаар анги руугаа буцаж очдог ч юм уу. Тэр санагдаад идэв. Тэр дурсамжтай хамтдаа тэр дуунууд байгаа нь илүү үнцэн бүтээгээд байгаа. Тэгвэл тэр дурсамжаа сэргээх гэж тэр хамтлагийн тоглолтыг очиж үздэг. No name-ийн одоо тэр нэг дуун дээр нэг охинтой хамт машин дотор анхныхаа машин дотор голын ирэг дээр ингээ байжсэн залуу байж байгаа юм. Одоо тэр No Name-ийн клипийг үзэхээр оргой тэр залуухан баст. Гэтэ одоо ч тэ залуухан мэл ч тэ. Залуухан нэг юм шүү бийсэн тэ. Орой байна баг. Тэгээ татар матар клип үзэх гоё шүү тэ. Амар. Тэгэл дурсамжгаа буцаачдаг шүү дээ. Нэр би чамаас тийм асууж байна. Одоо нэг рок би шүү дээ. Дундар хийцэн байдаг шүү дээ. Яасан бацаа нэгт орлоо. Чи нэвтрүүлгийг тэгээд үргэлжлүүлсэн шүү дээ. Халуусын дөрөв орчих. Эвтэйхэн дуусгах гэж. Үгүй ээ. Тухайн үед тэгээд би анзаараад хахад хэрүүлж биш байсан юм шиг байна тий. Ер нь чи юм хийгээгүй шүү дээ. Ягаад тгээгүй юм бэ? Ягаад хийсэн бэ гэж юу? Тий. За би энийг нэрээ шууд хэлчихгүй шууд ярьчих уу. Rocket Bay буюу баяраг бит хоёр яаж би тэр хүнийг мэдэх вэ гэвэл бит хоёр нэг газар ажилладаг байсан. За. Энэ талаар хинж мэдэхгүй. Storm гэдэг UBS-ийн Storm гэдэг тоглоом тайлбарладаг нэвтрүүлэг үзсэн. Би Мишель агентлаг гэдэг хөтөлөгчийн курст байдаг гэсэн бохгүй юу. Гэсэн чинь тийм миний хамгийн анхны ажил байхгүй. UBS Storm гэдэг нэг тоглоом тайлбарладаг юунд уншигч ажилд аавна гэд. Тэгээд би чинь 8 дугаар ангид ч л 7 8 дугаар ангид байсан байхгүй. Жохон бац. Тэгээ очисон. Тэр нэгдүгээр оролдод гэсэн. Тэгэхээр чинь тэр Rocket Bay баяраа тэнд нөгөө эвлүүлэгч жилөө нэг ажил хийдэг гэсэн. Нэг ахал байдаг гэсэн. Тэр чинь 8 дугаар ангийн хүүхдэд бол их сургуулийн үнж амар том санагддаг шүү дээ. Одоо бол тийм баг л та. Тэгээд би чинь ингээд уншиж чадахгүй нэг тиймэрхүү байдлаар намайг санд юм уу гүм үү мэдэхгүй. Гэтэ санаж байгаа бол надад диссэн баг гэж би бодсон. Тэгээд нэг юм таньдаг нэг юм нэг гачин бацаа нүдэн дээр нь ингээл од мод болоод тоглолт моголт хийгээл те. Ингээл 2 3 тоглолт хийсэн те. Цацаар гаргаал. Тэгээ нүдэнд нь багтаад байгаа ш тэр чинь ийм л хацаан байсан шүү дээ. Тэгээд тэр хүн нэг таньдаг болохоро дис хийсэн байж магадгүй. Би чинь тэр үед чинь би хариу өгөөгүй вэ гэхээр би чинь сүүлийн тоглолтоо 2009 он. За энэ чинь минь
сүүлийн тоглолт Монголд гээл амар сүртэй промошн хийгээл нэг тоглолт хийсэн шүү дээ би Palace. Тэгчээд тэгээ би за ингээд дуулахаа боллоо гэдээ дуулахаа болцсон. 9 оноос. Тэгээ нөгөө Америк явах гээд нөгөө хилний бэлтгэлээ хийгээд хоёулаа хамтдаа хэлээ бэлтжсэн шүү дээ. Тэрний чи үг би дуусгаж чинь тэр тий. Тэгээ яг тэр бэлтгэлээ хамт явна мөн гэдэг одоо нөгөө сайхан Америк явна гээ гурлаа. Америк явна гэсэн. Тэгээ яг элчин сайдын өдрөө намайг нэг бэлдээрэл гэдсэн шүү дээ. Англи хэлээ бэлдээрээ нандаа л гэдсэн. Тэгэхээр би чи за бэлнэ гэж явж байгаа. Тэгээ тоглолт моголтой баах юм. Явж байгаа л. Тэгээ яг элчингийн өдөр орсон шүү дээ. Элчингийн өдөр ороод Валерон гэх тийм англиар чинь нөгөө элчингийн юм шиг диффузертэй гэл тийм юу ч ойлгохгүй what гэл гэж аахгүй. Тэгээд ороод тэр чинь what гэд би 2 удаа what гэж хэлсэн. Миний англи хэл бол ер нь what гэл. Тэгээд тэгсэн чинь пассворд баг гэл буцаагаад өгч. Тэгэл заа тэнцэг үл. Тэгээ гараа явжсэн баг. Тэгээ би чинь хилээ бэлдэж байгаа дуулж болохгүй болцоо. Тэгээд хилээ бэлдэж байгаа. Тэгээд Америк яваад тэгээ Америкт очсон. Бүр дуулахаа бил 2 3 жил өнгөрч байгаа штэ. Би чинь нөгөө хил мэл муу олигтой ажил олдохгүй пицца зөөцсөн. Пицца деливери гай хийцэн заяа. Би чи эхний 1 жил 2 жил пицца зөөсөн байхгүй. Тэгээ явандаа яхаа өөрхий лимузин гэж жолооч молооч хар ажил хийж байгаа штэ. Тэгээ пицца зөөсөн явчихсан чи манай нэг найз хөш чамд нөгөө Rocket Bay гэдэг хүн дис хийцэн байна гэдэг дүүхгүй. За би биш хөө би ч одоо дуулахаа 2 3 жил ямар балан юм дуулахаа болцсон хүн дис хийх гэсэн чи хийцэн байна гэдэг. Тэгээд ингээ би чи яг YouTube-д бэргэдэг болсон маа шүү. Тэгээ ингээ очиод бүр ингээ үгийг ингээ хараад чи ялч бопо гэдэг ингээ байж байгаа байхгүй. Тэр за зөөр бопо байдаг лээ. Өөрөөсөө холдуулах гэдэг юм шүү. Холдуулах гэдэг. Ялчгүй би тэгэл юу байсан шүү. Тэгэл тэр үед бас баяр мариуч хийгээгүй нь болсон юм байна. Үгүй ер нь бол би тэгээд ингэж одоо шууд ингээ үзэж дараахан бишээр хэлчихье. Нэгт би өөрийнхөө хийхийг одоо би шилдэг хөтлөгч болохоо хүссэн. Би тухайн үед ингээд тэр шилдэг хөтлөгч шагналыг авсан. Жошуа нэрээрээ. Бобо гэд би жоохон хасаал мөрөөдсөн дөө би Palace тоглолт моголт гэж амар том зүйл шүү дээ. Би 3 удаа тоглолт хийгээд ингээд хүн үзсэн. 3 цом гаргацсан. Би ингээд хийх юмаа төрүүлээд хийцэн. Тэгээд би ингээд дуулахаа боллоо гэж болцсон. Амьдралынхаа дараачийн ууцыг эргүүлээд тодорхой бүх юм цаг хугацаанд л явах хэрэгтэй эр хүний амьдрал. Тэгээ болцсон үед надад дис хийсэн. Тэгээ тэр хүний тархин дотор би байсан болоод ямар нэгэн байдлаар өдөөлт өгсөн болоод тэр хүн надад дис хийсэн, хийх шийдвэр гаргасан байх. Толгоон дотор нь байсан байх. Энийг тэр хүн хийж арилгаж чадахгүй. Энэ чинь өөрөө миний хамгийн том ялт байхгүй. Тийм учраас тэрэн дээр би дис хийгээгүй ч буцаагаад юм хийгээгүй ч онсон. Тэгээ хийсэн бол баг алуулах байсан баг. Тэр ч амар авьяастай мэлээ. Үннийг хэлээ. Гэхдээ нэг асуулт байгаа. Үзэгчдээс болон одоо магадгүй үзэж ч магадгүй л те. Бобо гэдэг нэр Rocket Bay гэдэг хүнд жоохон ч гэсэн хэрэг болсон болоо. Тийм үгүй гэж хариулах юм бол тийм үгүй. Өөрөөр биш. Тэгэх юм бол тийм. Тэгэхээр Бобо гэдэг нэр хэрэг болсон. Олон хүнд танигдахтана. Тийм учраас баг баярлах хэрэгтэй байхгүй. Бобо гэдэг нэрэнд. Энэ бол үнэн зүйл юм чи. Манай үзэгчдэд нэрээ тэмдээл гэж бодох байх. Чамаас зөндөл асуудал өгснө тухай дээ тий. Амар ядаргаатай байсан нэг хэсэг. Одоо бол гайг болчихсон. Нэг хэсэг яагаад яасан гэдэг. Тийм бэс. Тэр үед нь ядчих та яг би нөгөө Америкт хармаар ажил хийсэн ингээ бүр гутармаар заримдаа өстө бүр уур мөрөдөг сээгүүдэндээ. Сүүлдээ ч ах тэгээд одоо ч бүр хүмүүс одоо л ойлгодог болсон л да. Одоо хүмүүс ч арай ухаантай болчихоо тий. Энэ ч бас нэг тодорхой хэмжээнд ийм байдаг болоод энэ хүн ийм дис хийнэ ч гэдэг юм ба тий. Тиймэрхүү. Тийм л. Тэр ер нь бол над баг бүгд л хоёр репродюс хийжсэн шүү дээ. Цэцэж дис хийжсэн, жийч дис хийжсэн. Одоо тэгээд мэдхгүй бас баахан л хүмүүс дис хийжсэн дөө. Тийм чинь тухайд бас сэргэлэн байсан. Бид нар чинь одоо ингээл тоглолт моголтой тухайд ингээл продакшнтай хамтраад хийдэг гэсэн. Чи чинь ганцаар борс хөр хийдэг гэсэн шүү дээ. Тэ? Би ч юу өөрөө менежерлээд, өөрөө тайзаацсаад, өөрөө маркетингээ хийгээд, өөрөө дуулаад хизээ нэг бүр нэг
аав ах нар хөдөлж байгаа юм шиг л ганцаараа бичгнүүд өөрөө спонсорлоод өөрийгөө спонсорлоо тий. Тэгээ парлс малс шиг дүүрж мөрөгцсөн 2 3 тоглолт хийсэн 2 3 цом юм гаргацсан. Маргааш машин аваад унцсан ч гэсэн тий. Хэдүүлээ нэг анхны нэг машинуудтай болоо нэг зайсангийн тэнд бурхантай шиг тэнд зураг авахлаад лээ. Би чинь нэг анхны тоглолт чи Реалд болж ирсэн. Би Палс Реалд. Тэгээд за би чинь нэг айцтай ганцаарх нь болохоор чинь за баг ирэхгүй бах та гэдэг юутай бай. Сэтгэлийн талаатай бай, сэтгэл зүйтэй бай. Нэг 100 хүн л ирэх бах. Тэгээд 100 хүн ирчүүл тэр үе чинь ингээд шопинг моб биш ингээд авна гэдэг ямар ч хүлээж байхгүй яг амар болсон юм шүү тий. Тэгээд за тэдэн ирэх юм байна гэдэг багт баримжаатай баш. Бид нар ч баримжаа байхгүй юм. Ирээл авдаг ч юм уу тий. Тийм л хэлсэн шүү дээ. Тэнгүү за нэг 100 юм 200 хүн ирчүүл гэж бодож исэн чинь юу бүр ингээд хүмүүс нь багтахгүй ингээд бүр 2000 хүн. Тэр чинь 1000 хэдэн зуун хүн л ордог гэсэн шүү дээ. Чи санаж байгаа зү анхны Реалын босоо тий. Амар гоё байсан ш надаа. Тэгээд би маргааш нь тэгэд чинь би 19 настай. Байгаа штэ. Өөрөө бүх юмаа маркетинг аягээд заалаа түрээслээд 19 настай хүүхдээ ингээд төсөөлдөө тий. Бүх мөнгөө гаргаад ингээд яаж байгаа штэ тий. За түрээслэж ямар их мөнгөтэй тусалж байсан биз дээ арт чинь тий. Би өөрөөсөө бүх мөнгөө гаргачихсан тий. Манай ах ихч болохоор надад нөгөө студ аваад өгсөн. Тий. Студи спонсор хийсэн. Тэгээд студ чинь бас надад амар их нөгөө бэкап болж өгч байгаа шүү дээ тий. Студиэр ядаж хуралдаж чинь гэдэг юм уу? Дуугаа студиэр хийж чинь ч юм уу? Тэр бол амар юус. Гэтээ яг тоглолтын дээр бол би мөнгө зүг зээлж байгаагүй. Өөрөө яг цугласан мөнгөөр л яаж хийжсэн. Тэгээд FM-ийн амар их тусалж ирсэн надаа. Бас ингээд нөгөө үнэгүй реклам явуулах ч гэдэг юм уу? Тэр чинь амар том тусан шүү дээ. FM рекламчаас амар хүмүүс төрдөг шүү дээ. Тэгээд та нар үнэгээрээ дуулна болно гэдэг чинь ингээд амар том тусалтай. Хамтлаг дуурч бүгд л үнэгээр дуулж байгаа юм чинь. Тэгэл ингээд яг тэр өдрийг сандаа. Ингээд манай бабаах юу яасан заяа. Им тортой ингээ мөнгө яатсан. Тэгээ манайх богд ард байсан аахгүй. Тэгээ би тоглолтоо дуусаад би чи ууж мудгүй хөхтэйсэн штэ. Тэгэл ингээ гэртээ ирж байгаа аахгүй тоглолтоо даа. Тэгсэн чинь ингээ газар ингээ юун дээр орны бүтээлэг гэдэг штэ. Бүтээлэг ингээ газар яаж байна. Баахан мөнгө асгацсан. Тэр чинь ингээ дандаа нэг 1500 мөнгө тийм л мөнгүүд байгаа штэ. Тэр 20,000 гарсан байсан юм уу мэдгүй. Баахан мөнгө. Тэ оройчонгоо тоолоо. Бараг 2 цаг тоосон байна. Тийм шүү дээ. Баахан жижиг мөнгө тоолоод тэгээд маргааш нь хагасаад ирсэн байхгүй. Тэгээд маргааш нь машин авчихсан шүү дээ. Тэгээд би машинаа унж сураагүй, унж мэд чадахгүй. Машин жолооны үлдэгтэй болцсонтой машин унж сураагүй байсан. Гэхдээ машин авчихсан шүү дээ. Тэгээд чи нөгөө эрт ажил биднээс төрүүлээ ажил хийгээд эхэлсэн байсан шүү дээ. Би 16 настайгаас л FM ажиллаа. Бас цагийн ажил уягдаад үзсэн. Цалин байлынгийн зах зугаас мэдэрсэн. Бид нар ч юм бол шууд 10 жилээс юу ажил хийж байгаагүй шүү дээ. Тэгэхээр чи илүү ажлын талбартаа гараад үз зарай ихт бие даацсан. Тийм хүүхд байсан байхгүй одоо харахад. FM намайг их муу зүйлээс холуур ойлгодог байсан байлээ. Тэр үед чи яг нэг 18 9 20 тэгээд урлагийн хипхоп гэдэг тэгэхээр ингээл амар их гарч орох юмуд гарч ирдэг байсан шүү дээ. Тэрэнд чинь яг тэр үед чинь би ингээ FM хөтлөө сууж идэг байсан болохоор гараа гисэн ч гарч чаддаггүй байсан. Тийм цагт уягдаад. Тийм цагт баригдаад ажилд баярдаа. Тэгээд ер нь бол айгүй бас FM намайг зөв яг юм зөв одоо сахилгаваттай амьдрал руу бас айгүй их оруулж ирсэн. FM дээр ер нь би баярлалтай юм аа. Joshua гэдэг нэрэндээ ч би. Чиний яг нэг FM-ийн хөтлөгч чи хэд үеч нөгөө Live 104 Joshua гэдэг яг нэг солиоруулж ирсэн байсан шүү дээ. Одоо нэг 13-нд. Тэр үе чинь. Одоо ч тагаа FM хөтөлмөр санагддаг шүү дээ. Тэгдэггүй тийм. За. Тэгээд санагдаад байгаа болохоор энэ подкастыг хийгээд байгаа. Өнөөдөр энэ FM хөтлөг Санти чинь чиний шав байсан гэлөө. Тийм, манай сургалтын төв хөхт шүү дээ. Тийм, Санти чи яа хамгийн хайртай шав. Чиний юм нэг 2 копи шиг л хөр явж байдаг Сантиад үзчих юм дээ. Санти бас айгу авьяаслаг залуу байдаг тийм. Одоо тэр мамбог нэвтрүүлэг хийгээл. Тийм. Яг л тэр тухайн үе яг баг хамгийн дэлхийд дээр үлдсэн сүүлчийн хүн гэдэг шиг тэр нэг FM-с баг сүүлчийн хүн Санти байдаг тийм. Санти чи хувийн FM уцаар яриад мэсгээ зэнжгээд дэвшил мамбо замбоо явуулаад яг тэр тухайн үеийн FM гой сонирхолтой хөтлөгч нарын баг хамгийн төгсгөлийн биш тийм. Чи анар төмөө хоёрыг санаж байна уу? Анар төмөө тийм. Тэр хоёроос өөр хүмүүс тийм. Одоо тэгээд бас хөөрхөн тэгж гоё л та Аманда Тамара мамараа гээл те. Баахан гадаад нэртэй. Тэгш нэртэй. Одоо тэгээ FM хөгжилж байгаа нөгөө одоо юу болцсон юм шүү. Олоолаа ярьж мардаг болцсон. Одоо нөгөө ямар FM байгаа лээ одоо нөгөө
олоолаа. Тэг гой фильмүүд бэлээ. Бас Нэг хэсэг чинь уналтанд орсон биз тээ. одоо буцаад фильм сонсдог болсон юм шүү. Сонсдог болсон аа тий. Тий. Ялтын парад мараад ч одоо яваал идэв гэж. Аа тий ялтахын практик олон жил явж байгаа шүү. Бас уухгүй тий. Нэг ажлыг тэгж гоё тууштай уухгүй дуртай хийнэ гэдэг чинь бас Зөв. тий зөв. Дээрээс тэр хүнээс маш их хариуцлага шаардж байгаа. Өөрт нь амар кайфтай байгаа шүү. Тий. Тин чи бас боли шантрик гэсэн юм байгаа шүү. Тэг фильм хөтлөгч амар гоё шүү дээ. Амар кайфтай шүү. Гоё ажил. Гоё ажил та. Тий. Тий тэгээд ер нь тийм гоё FM-ийн үеийг өнгөрөөсөн юм байна хэвлээ. Мессеж сент чатны үеийг бас үтсэн юм байна. Одоо битүү өөр өөрсдийн платформ дээр тавиал өөр өөрсдөө суугтай болсон биш үү тий. За ингээд өнөөдрийн маань подкастын түрээд өндөрлөж байна. Манай подкастыг зориулсан флаш амтлагийн ахлагч Нандад маш их баярлаа. Тэгээд цаашдынх нь ажил төрөл, бизнес бүх зүйлд нь амжилт хүсье. За баярлалаа. Азараа бахархаж өгдөө шүү. За тэгээд хойдоо чамаг бас яриул зөндөөл юм ярих юм байна. Тий. FM-ийн алтан үе юм уу яа да тий. Стар яриад байлтахаар баг яриалах юм шиг. За тэг ямарсан дуусрах та тий. За тэг ямарсан нэвтрүүлэг үзсэн, подкастыг үзсэн бүх үзэгч нартай одоо энэ орвогийн хамгийн сайн нөхсөөрөө юу. Үнэхээр дургу дуусгах чинь энэ удаагийн подкастыг тий. Үнэхээр батарейда баригдаж байна. Тэгснээр нөгөө юу л 2 дугаар анги гэдэг л нэг тийм үргэлжлэл биегээд хайц. Чөп контент энэ гэдэг үстэй. Тэг чалчаал явуулж алчихвал. За баярлалаа үзэгчтэй. За шүү дээ.